Бүгд өдрийн мэндийг хүргэе, шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжид тариа мэргээрээ уулзч байгаа маш их баяртай. За өнөөдөр хэдүүлээ болохоор зэрэг харилцааны талаарх мэдээлэх болно. За яг таны чухал харилцаанд те аль нэг чухал харилцаанд асуудал үүсэт байгаа. За энэ асуудал нь яг ямар асуудал вэ? Тэгээд юу нь яах ёстой болоо гэдэг талаарх мэдээллийг сахиусуудаас нь авах гэж хичээх болно. За ихэнхэд нь хайрын асуулт байх болов уу, хайрын харилцаа байх болов уу гэж бодож байна. Гэхдээ танд тэрнээс ч илүү чухал одоо харилцаа байгаа бол тэр нь бас гарч ирж магадгүй би бол сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хүн хоорондын харилцаан дээр төвлөрж байгаа. За тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хостой болон сингл тий одоо situationship байгаа ямар ч хүн сонсох боломжтой. Тэгээд одоо хэдүүлээ болохоор зэрэг групп өдрөөгөө анхаарлаа хандуулъя. 3 групп татж байгаа. За энэ удаадаа би болохоор зэрэг өөрийнхөө хэрэглэх дуртай ийм тавгуудыг яасан байгаа. За эхнийх нь болохоор зэрэг Chrome, хоёр дахь нь болохоор зэрэг Cinnamoroll, за тэгээ гурав дахь нь болохоор зэрэг Hello Kitty, тэгээ Sanrioгийн ийм 3 хөрхөн зурагтай тавг байна. За энэ гурлаа харж агаад өөрт нь хамгийн их таалагдж байгаа, татагдж байгаа сонгоход болно гэсэн үг хэтэрхийг ургуулж бодох хэрэггүй. За ингээд та бүхэндээ чимээгөө бясалгаад сонголтоо гаргах боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай тутамаар л та бүхэндээ харилцааныхаа талаарх мэдээлэл авч өгөхөд бэлэн болсон байна. Яг асуудал байгаа, чаленж, сорилт юу байна те тэрнийхээ талаар асууж өгөхөөр шийдсэн байгаа. За таад маань Chrome-ыг сонгосон байна. За Chrome-ийн дөрвийг нь санах юм бол Chrome-ийн маань юм жоохон тэрслүү дөрвэдэг, тэрслүү тэгээд жоохон ууртай дөрвэдэг ингээд гэдэг нэг юм хорон муу санаа гарах гэдэг ийм дөрвэдэг. Гэхдээ Chrome-ийн хүмүүс бүр амар дуртай. Тийм. Тэгэхээр надад энэчнээс гол нь юу орж ирсэн бэ гэхээр энэ харилцаанд айгу төвөг болдог зүйл нь жоохон уур уцаар ч юм уу те. Тэгээд нэг нь ингээд нэг юм сахилгагуутаад байдаг, нэг нь болохоор зэрэг ингээд сахилгагууталтыг ингээд арах гад хичээгээд байгаа ч юм уу те. Нэг юм immature гэх юм уу те. Ингээд нэг яг юм том хүн болоогүй нэрийг надад шууд мэдрэгдээдсэн. За 3 ширхэг Oracle үзэр татсан байгаа. За энэ хоёр хоёулаа шинэхэн хүзрүүд байгаа. Өмнө нь би ерөөсөө ашиглаж байгаа. Яг мэдээж хэрэг би нөгөө шинэ хүзэр авахаараа зэрэг хольж үзээд өөртөө эхлээд уншлах хийдэг гэж байгаа. Тэрийг ол хийсэн. За тэгэхээр гол энэ харилцааны те чаленж нь юу вэ гэдгийг эхлээд хэдүүлээ харцгаая. За гол чаленж нь болохоор зэрэг биений асуудал гарч ирж байна. Тэгэхээр надад ингээд биен дээрээс биш те хамгийн түрүүнд орж ирж байгаа юм нь болохоор зэрэг яг биений талбар дээр асуудал үүсэт байгаа. За энэ нь болохоор зэрэг бас энерги шалгах болоод явж шүү. Хэрвээ энэ хэсэг таарах юм бол та зөв группээ сонгосон байна гэж үзээд өргөжлөөрөө сонсоорой. За биен дээр айгүй их асуудал гараад байгаа таны хувьд заяа. Биен дээр ялангуяа хоол боловсруулж чадахгүй байгаа. За жоохон нэмэх 18 мархан болвол бэлгийн амьдрал жоохон одоо хоёр тишээгээ юу яадаг гэхгүй салдаг гэхгүй. Нэг бол дэндүү идэвхтэй болчдаг, нэг бол дэндүү идэвхгүй болчдаг. Ямар ч гэсэн балансгүй болчдаг. Тэгээд тийм бас юм гарч иж болно. За биен дээр чинь айгүй их тийм ер нь нэг юм би чинь тань руу ер нь айгүй их тохиод байгаа. Одоо тэр нь яаж илэрдэг вэ гэхээр зэрэг юм жижиг сажиг ямар илэрдэг гэхгүй. Ингээл уруулан дээр гинт хомхоод болоогоол те тагнаа ингээл зүсэгдээл эхэндээ дандаа тийм жижиг юмнуудаас эхэлдэг тийм. Тэгэл ингээл нуруу муруу чилээл, хүзүү мүзүү чилээл эхэлдэг. Тэгээ та сүүлийн үед яг ингээд өөрөө анзаарсан байж магадгүй миний бие ойрд яачаад байгаа юм бэ тийм. Ингээл нэг болохоор зэрэг ингээл нэг ханаад хурчин, нэг болохоор зэрэг ингээл арсан дээр юм гараад унах, нэг болохоор зэрэг одоо өтгөн хатаа хаал эсвэл ингээд гүйлгэгч гэдэг юм уу тийм. Ингээ ерөөсөө зүгээр байхгүй. Яг нэг 100% дээр байхгүй. Дандаа нэг юм ингээ гажаад байгаа бол та өнөхөр зөв группээ сонгосон байна гэж үзнэ. За өөр энэчнээс орж ирж байгаа мэдээлэл гэх юм бол таад маань гитар тоглодог хүмүүс байж магадгүй. Гитар юм ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглодог. Эсвэл нэг тийм хөгжмийн зэмсэг тоглодог тийм юм нь сайхан явсан ч юм уу. Ямар ч байсан энэчнээс надад амьд хөгжмийн мэдээлэл орж ирээд байна. Шүдэн нас өгдөд байгаа хүмүүс байгаа байж магадгүй. Ингээд хацхад ингээд нэг юм эвгүй те хөндөөр мөндөртэй ч юм уу аль эсвэл ингээд нэг юм шүдний асуудал ам шүд хил ам те тэрнээр ингээд амар асуудал гараад байгаа.
яг энэ биений асуудал юу нэлээд ихтэй байгаа хүмүүс ямарч байсан зөв группээс сонгосон байна гэж үзнэ. За энэ бол энергийн шалгалт хэсэг байлаа. Тэгээд энэ хүзэр яагаад гарч ирж байгаа гэхээр зэрэг энэ харилцаан дээр бие чинь харилцаа болохгүй байгааг яг нэг юм чухал харилцаан дээр асуудал бас үүсэт байгааг бидний бие биднэрт бас хэлдэг байхгүй ингээд тий. Гинт амир огцомжийн нэмэх, гинт амир огцомжийн хасах ч юм уу тий. Тэгснэ ингээл юм нэг юм жижиг сажиг нэг юм ядаргаатай юм уу байгаа л тэгэл аутоиммуны өвчин гэж орж ирээд байна. Ямар ч байсан ингээд таны бие чинь тантай ингээд харилцгаал ингээл ерөөсөө тэгээд таны ингээд яг анхаарлыг чинь татсан ч гэсэндээ яг одоо зүгээр татаж чадахгүй та болохоор ямар ядаргаатай юм бэ гэд ингээд биеэ түлхээд байгаа нэрийг харагдаж байна. Тэгээ энэ бол ингээд харилцаан дээр чинь бас айгүй их том асуудал болж орж ирж байгаа гэж харагдаж байгаа байхгүй манайхаа. За одоо болохоор зэрэг би энэ хоёр oracle хүзрийг нээхээс өмнө тариа хүзрөө татмаар байна. За асуудлын юу гогноо ямар асуудал үүсэт байгаа вэ? Энэ харилцаанд ямар чалбар, ямар сорилт гараад байгаа вэ? Тэгээд асуудлуудыг ингээ яриад ирэхээр зэрэг таны яг одоо аль харилцаа яриад байгаа вэ гэдгийг нэлээд тодорхой болчихно. Тэ? За Chariot буруу харж гарч ирсэн. За 7-гийн аяг 2 шүү 7-гийн хүзэр гарч ирлээ. За 7-гийн тоо энэ харилцаанд чинь чухал байж магадгүй 7 дугаар сар 7-ны өдөр гэх мэтчлэн өдрүүд айгүй чухал байж болно. Энэ хүний харилцаанд байгаа хүний төрсөн өдөр ч юм уу тийм юмтай холбоотой байж болно. Та хоёрын танилцсан өдөртэй холбоотой байж болно. Ямар ч гэсэн 7 сар гэж гарч ирээд шүү. За танилцаад 7 сар болж байгаа байж болно гэх мэтчлэн. 7-гийн тоо ямар ч байсан айгүй чухал гэж орж ирээд байна. Үерхэд 7 жил болж байгаа. Хандлаад 7 жил болж байгаа. 7 настай хүүхэдтэй гэх мэтчлэн ингээд 7-гийн тоотой холбоотой ямар нэг мэдээлэл орж ирж байна. За тэнгуутаа 8-ийн сэлэм буруу харж гарч ирсэн байна. За энэ харилцааг ингээд урагшлуулъя. Дараагийнхан шат руу аваачаа. Ингээд сайхан асуудлуудаа шийдээд хоёулаа ингээд урагшилъя. Гэхдээ зэрэг ерөөсө болохгүй аа гэж харагдаж байна. Ерөөсө болохгүй аа. Зарим тохиолдолд байна шүү дээ. Одоо жишээлбэл энэ харилцааны зарим асуудлууд нь ингээд шийдэгдсэн заяа. Одоо жишээлх юм бол за албан ёсоор үерхмээр байна гэж бодсон байж байгаад албан ёсоор үерхсэн ч юм уу те. Аль эсвэл яг нэг тодорхой асуудлуудыг ингээд шийдэж чадж байгаа. Магадгүй ингээд гаднаас чинь одоо энэ харилцааг хүмүүс харах юм бол сайхан харилцаа гэж хэлж магадгүй. Гэтэл ингээд яг нэг асуудал нь ерөөсөө урагшилж өгөхгүй тэгээд айгүй утцсан байгаа харагдаж байна. Энэ яг нэг асуудал, энэ харилцааны нэг асуудал урагшилж өгөхгүй маш их утцсан байгаа гэж харагдаж байна. За тэгээд тэр асуудал нь юутай холбоотой вэ гэхлээр зэрэг хин нэгэн шийдвэр гаргаж чадахгүй байна. Энэ нь та өөрөө байж болно, нөгөө хүн чинь байж болно заяа. Гэхдээ нэг юмн дээр шийдвэр гаргаж чадахгүйгээс улбалаад энэ асуудал ерөөсөө урагшлахаа болцсон. Энэ асуудал яг ингээд та хоёр дөнгөж одоо энэ харилцаа дөнгөж эхэлж байхад ч байсан, одоо ч байгаа хിവэрэ. Энэ асуудал дээр ерөөсөө ахилт твшилт гараагүй, огт гараагүй. Тэгээ одоо бүр ингээд зогсонг байдалд орсон байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ нь таны биетэй холбоотой гэд үзэхэр зэрэг яалтчгүй за хосуудын хувьд бол ингээд бие нэг хөсгүй байгаа ч юм уу те. Нэг тиймэрхүү юм байж магадгүй. Эсвэл ингээд эрүүл мэндийн асуудал амар та хоёрт нөлөөлөд байгаа. Гэх мэтчлэн иймэрхүү асуудлууд байж болно. За би дахиад жоохон тодруулга авъя. Энэ асуудал дээр жоохон нэмэлт юм авъя. За ертөнц үзэг буруу ард гарч ирсэн байна. Энэ асуудал нь шүү дээ. Тэгээ энэ харилцаанаас ч өмнө танд бол байсан асуудал байгаа байхгүй юу? Тэгээ одоо жишээлх юм бол ингээ бие мий чинь жоохон өвдөхгүйд байдаг, ер нь нэг юм жоохон сулбуур байгаад байдаг бол энэ харилцаанд орохоос өмнө ч гэсэндээ танд байсан асуудал. Тэгээ энэ харилцаанд орсны дараа одоо энэ асуудал чинь таны энэ харилцаанд маш их нөлөөлж байгаа гэж харагдаж байна. Тэгээд 7-гийн аяга 8-ын сэлэн дээр болохоор зэрэг ингээл дандаа ингээд нөгөө нэг юу хараад байдаг.
ер нь бол шуудхан хэлэх жоохон өлөв долоо хийгээд байдаг. Энэ нь болохоор зэрэг одоо 3 дахь этгээдийг харилцаанд оруулах гэдэг гэсэн үг биш үү? За одоо жишээлх юм бол та ингээд зүгээр тань дээр би ингээд аваад ярахад одоо бие голдог байлаа гэж бодъё тий. Ингээл өндөр хамартай байсан ч болоосаа, цэвэрхэн арьстай байсан ч болоосаа, өсмөн жоохон өтгөн байсан ч болоосаа, тий илүү сайхан булчинлаг байсан ч болоосаа, тунхаа байсан ч болоосаа гэл дандаа л ингээл тэг хүмүүстэй өөрийгөө маш их харьцуулдаг. Тэг ингээл тэрний тэрч тэгсэн гэж जैन, тэр ийм хаалгаанд орсон гэж जैन, тэр тэгэж тийм дасгал хийгээд хэдэн килограмм хайсан гэж जैन, тэр тийм юмд яваад тэрийгээ тэгж томруулсан гэж ингээл тэгээ өөрийнхөө ингээд биеийг болохоор зэрэг дандаа буруу зүйлстэй ингээд харьцуулаад байдаг. Таны биетэй ямар ч холбоогүй юмтай ингээд харьцуулаад байдаг. Тэгээ тэрнээсээ болоод ерөөсөө бие одоо арчилж тэгээд талархаж ерөөсөө чаддгүй, биендээ талархаж чаддгүй тийм. Нэг тиймэрхүү асуудлууд айгүйх гардгаа гэж харагдаж байна. Тэгэл ерөнхийдөө ингээл ямар нэгэн зүйл дээр ингээд сэтгэл нь ерөөсөө амархгүй, сэтгэл ерөөсөө амарч чадахгүй дандаа л ингээд харьцуулдаг. Бусад хүмүүсээ ихтэй жишдэг тий. Энэ харилцаагаа ч гэсэндээ ялгаагүй. Угаасаа нэгэнд ийм энерги байгаа тохиолдолд энэ чинь амьдралын бүх талбар дээр ингээд гараад ирдэг. Тэгэнгუთ яаж ийнэ гэхэлэр зэрэг одоо машин авсан ч гэсэндээ тэр машиндаа ерөөсөө ханаж цаацдаггүй тий. Дахиад нэг шинэ машин гараад ирдэг. Тэрийг амар санагдал хамгийн сүүлийн утас аваад байжсэн чинь дахиад нэг өөр хүнийг гой утас барьцаа гэж хаар тэрийг амар санагддаг. Ингээд заримынх нь хувьд хэрвээ бүр ингээд амар одоо энэ асуудалтай амжираад ирэх юм бол энэ нь одоо бусад хүний найз охин найз залуу, бусад хүний эхнэр нөхөр илүү гоё юм шиг санагдаа, бусад гэр бүл гоё юм шиг санагдаад явцдаг. Дандаа ингээд ерөнхийдөө маш их өлөө долоо хийгээд байдаг. Энерги бол энэ харилцаан дээр хамгийн их асуудал болж байгаа гэж харагдаж байна. Энэ нь таны талаас байж болно, аль эсвэл нөгөө хүний чинь талаас бас байж болно. Гэхдээ ингээд гол энерги нь болохоор зэрэг энэ энерги танд ч гэсэндээ байдаг байсан. Хамгийн гол нь танд өмнө ч гэсэндээ айгүй болдог байсан. Байдаг байсан энерги гэж байгаа байхгүй юу? Энэ энергийг энэ хүн харилцаанд ингээ аваад ирсэн юм биш. Яг үнэндээ энэ харилцаанд орохоос ч өмнө танд энэ асуудал байсан. Тэгэл ерөөсөө дандаа ингээд бүх юмнуудаа ингээ голоод байдаг тий. Тэгээ эн чинь болохоор зөвхөн биен дээр ч биш ингээд ажил, карьер, гэд бүх юмн дээр ингээ гарч ирэх магадлалтай. За дахиад нөгөө хоёр хүзэр дээрээ дахиад нэг тодруулга авчий гэж би бол бодож байна. Тэгэд одоо болохоор зэрэг ингээд арай нэг жоохон гайгүй болоод тий одоо за би ингээ боли гээд ингэж одоо юу яасан ч гэсэндээ бас яг 100% чадахгүй байгаад байгаа. Энэ асуудлыгаа ерөөсөө яг зэгцэлж чадахгүй байгаад байгаа. Тэгээд сүүл рүүгээ энэ нь ингээд бүр амар тийм зогсонго байдалд орцсон. Ажил хийгдэж байгаа нөгөө нэг барилга баригдаж байгаа хаягддаг штэ яг тэрэн шиг. За 8-ын сэлэм дээр Queen of Pentacles за зоосны хатан гарч ирсэн. За одоо болохоор 7 аяга дээр дахиад нэг тодруулга авъя. 10-ын сэлэм. Тийм одоо гэтээ энийг бол би тэгжэл харж байна манайхаа нөгөө хүнд чинь гэсэн энэ чинь амар мэдэгдээд байдаг. Тэгээд хамгийн гол энэ цөм энерги нь бол яг үзүүлж байгаа та нарт манд байгаад байна гэж харагдаж байна. Та өөртөөсөө яг сайн асуугаад үзээрэй за. За тэнгууд ингээд тайп маань уул нь бол ингээд айгүй тийм халамжтай нэрхтэй те юмсыг ингээд айгүй өөдөн татах хүсэлтэй байдаг гэж харагдаж байгаа байхгүй. Таны одоо ингээд бусадтай ингээд өөрийгөө ч юм уу те харилцаагаа ч юм уу бие ч юм уу ингээ харьцуулаад хараад идэг шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг таад маань угаасаа юмыг ингээд айгу тийм илүү гой байгаасаа л гэж хүсдгээс болдог гэж байгаа байхгүй. Зүгээр л гэр мөрөө айтайхан аваад явчихамсан те нэг амьдарч байгаа гэрээ жижигч бай томч бай хамаагүй ялгаа байхгүй ингээ гой хайрлаад арчлаад явах хүсэлтэй амьдарч байгаа бие ч гэсэндээ те өнөө оршиж байгаа гой бие ч гэсэндээ ингээд нэг айтайхан шиг байлгаж явах хүсэлтэй орсон байгаа харилцаануудаа ч гэсэндээ ингээд нэг юм тижээгээд титгээд ингээ гой болгох зорилготой. Ерөөсөө л тэрнээс ингээд үүдэлтэй уул энерги нь бол өөрөө маш гоё энерги. Энэ бол байх ёстой энерги те. Нэгсэндээ ийм айгу ээж энерги аахгүй ингээд те одоо
хүүхдээ нөгөө тооглол тэ гой хүмүүжүүлэл боловсрлоор хангаал шимтэй тэжээлтэй хоолоор хангаал ингээ гэсэн яг ийм хүсэлтэй. Хүсэл нь өөрөө маш зөв боловч замын дундаас жоохон ингээд эрчим нь айгүй тийм хахир хатуу болоод ирсэн байгаа харагдаж байна. Тэгээд ингээд нөгөө нэг хийх ёстой гэж бодсон юмнуудаа хийж чадахгүй байхаараа ингээд яг бараг л ингээд хороо дэлхийд сүнхэж байгаа юм шиг санагддаг болоод ирчихсэн харагдаж байна. Одоо жишээлх юм бол ингээд таад маань айгу тийм юу юм шиг ингээд гэрээг гой цэвэрлэхгүй болвол яг галзуурах гэдэг Өс чинь ингээд яг нэг юм юу гараад ирэхээр зэрэг одоо нэг юм туг ус ингээд гараад ирэхээр яг галзуурах гэдэг нэг товчийг ингээд далий тавталчих юм бол зөвхөн тэрийг хараад юу ч хийж чаддаг. Энэ бол жоохон тийм үлэгт үйлдэл шинж чанартай байдаг байхгүй. Ингээ амар компульсив гэж ярьдаг ингээд өөрөө ирэхгүй ингээд огл хараагаад байдаг. Яг нэг юм машин ингээ явж байгаад нэг гинт ингээд нэг торомслоод ингээд идэг шүү дээ. Бүр яг тийм malfunction ийм алдаа үүссэн байгаа байхгүй. Тэгээд тэрийг чинь би чинь танд ингээл сануулах гэдэг. Тэгээд энэ зүйл чинь энэ харилцаанд үнэхээр харлаа болж байгаа гэж харагдаж байна. Таад маань ингээд нэг жоохон ч гэсэндээ ерөөсөө ингээд зүгээр орхиж чаддаггүй. Ингээд жоохон арзаа гараад ирсэн юм, жоохон бомбоогод гараад ирсэн юм ингээд тиймэрхүү юм болгоно ингээд өөрөө ирэхгүй тэрийг очиж ингээд янзлмаар санагдаад. Таад маань охины ордны нар сар мандалттай хүн байж магадгүй. За энэ орд бол заавал таарах албагүй байдаг шүү. Зүгээр би энэ энергийг ингээд шинжиж агаад за энэ охины энергитэй амир төстэй дөхөж очиж ин да гэж бодохороо л хэлдэг. Тэрнээс биш заавал таарах хэрэгтэй гэсэн үг ерөөсөй байдаггүй шүү. За ямар ч үсэн ийм энерги гарч ирж байна. Яг нэг тийм жоохон нэг тийм улигт тийм юутай бодлууд, улигт үйлдэл ингээд гинт ингээд огцом ингээд үүдэл гарах гээд байдаг. Тийм хүсэл төрөөд байдаг. Заавал нэг юм ингээд очиж янзлал, заавал нэг юм ингээд тэгшлээл, заавал нэг. Энэ чинь болохоор зэрэг тэр одоо хүмүүс ингээд тэрийг амар тийм зөв юм шигээр ингээд яриад байдаг. Би ингээд юм янзлахгүй болвол ингээд амар зовдөг мовдөг гэж тэгээд байдаг. Гэхдээ тэр чинь цаана нь илүү том юм байгаад байгаа байхгүй юу? Бүр илүү юм сериоз юм байгаад байгаа гэдгийг хүмүүс ойлгохгүй. Ер нь баг тийм байснараа би арчаатай, тийм байснараа би ийм одоо бараг л ингээд нэг сэтгцэн ингээд өвчтэй юм шиг ийм байснараа одоо би бол ийм гоё. Одоо би бол мундаг гэж мэдэрдэг. Би өөрөө охины юутай сартай учраас бол энэ энергийг маш сайн мэднэ. Тэгээд маш сайн ойлгож байна. Гэхдээ энэ бол тийм амар гоё юм ердөөсөө тийм гоё могтгонч биш байдаг. Ердөөсөө ч гоё биш байдаг. Хажуу хаврынхаа хүмүүст амар лайтай. Тэгээд энэ чигээрээ ингээд удаадах юм бол ерөнхийдөө эн чинь явандаа яах нь хүчирхийлэл болох магадлалтай. Юм болвол нэг жоох юм болохоор л уурлаад хашгираал ингээд идэг болвол яах нь энэ бол хүчирхийлэл болох нь. Өөрийгөө хүчирхийлэн хажуу хаврынхаа хүмүүсийг хүчирхийлээд ирдэг байж байгаа шүү. Тэгэхээр энэ бол ерөөсөө тийм өөрийгөө бөөцөөлж хаацаалах нэг тийм юм биш. Энэ бол яг сериозны хандаад жоохон ингээд за юу лээ энэ нэг юмыг би ингээд засахгүй болвол дэлхийс сүнхгүй байгаа лөө гэдэг ботгол асуудал байдаг. Тэгээд харамсалтай сошиалар бүр үнэхээр хүмүүс иймэрхүү зангаа айгүй гоё өөрийгөө мундаг гэж дүүйлгэж харуулах гэж бичдэг гэдгийг бол би анзаарсан. За би юу вэ? Хажуугаар нь сая бушаал өөр юм яриад авчлаа уучлаарай манайхаа. Гэхдээ бас яг нөгөө нэг хэрэг болох хүмүүстэй хэрэг болсон байж магадгүй. Би яг жоохон ширүүн хэллээ. Тэгээд зөвөр ойлгож хүлээж аваарай. Тэ. За Ace of Spades. За энийг болохоор зэрэг би энэ хоёр хүзрийг яаж авсан бэ гэхээр зэрэг за энэ нэг юм асуудал байгаад байна. Тэ нэг юм гол юм шарах байгаад байна. Энэ шарханд одоо энэ харилцаанд байгаа хоёр хүн маань ямар байдлаар одоо хариу үйлдэл үзүүлж байгаа гэдгийг харж байгаа байхгүй. За эхнийх нь болохоор зэрэг Ace of Swords тэ сэлмийн одоо тамга. Нөгөөх нь болохоор зэрэг за Knave of Hearts гэдэг нь болохоор жанжны хүзэр юм шиг байна. Жанжны аягаар гарч ирж байна. За
Нэг тал нь болохоор зэрэг энэ асуудлыг ингээд юу яах гээд байдаг гэж байна. Логик тархаараа шийдэх гээд байдаг. Нөгөө тал нь болохоор зэрэг зүрхээрээ шийдэх гээд байдаг гэж байна. Тэгэхээр нэг тал нь болохоор зэрэг за энэ асуудлыг ингээд яаж шийдэх вэ гэж толгоогоороо ажилуулаа, логикоор ажилуулаа л тий. Одоо жишээлх юм бол биен дээр асуудал гарсан байлаа гэж бодоход за одоо ингээд хомхоод олоцсон юм чинь нөгөө нэг тосоо түрхий тий. За шүд өвдсөн юм чинь за шүдний эмчтэр цаг авъя. Тэгээ ингээл ингээл бодоод байдаг. Нөгөө тал нь болохоор зэрэг ийм асуудал ингээд айгүй их ажиглагдаад ах юм бол айгүй тийм хайраар энийг илэрхийлдэг. Тэгэхээр заавал одоо тий шүдний эмчтэр цаг авахгүй байлаа ч гэсэндээ за одоо энэ өвдсөн байгаа шүдэнд нь тааруулаад хитрхи халуун биш, хитрхи хүүтэн биш хоол өгье. Хоол идэ тий. Аль эсвэл одоо гидсэн ингээд амар хөвдөд байгаа бол за гаднаас юм янз бүрийн хог цоглуулж идэхэ болий. Гэхээсээ гэж зарим нь одоо ерөнхийдөө бол яг ийм толгой зүрх хоёрын ийм хоёр тишээгээ ингээд салцдаг гэж харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэрийг аятайхан тайлбарлах гад жоохон чадахгүй байгаа. Нэг нь болохоор зэрэг яг толгоогоо л амар ажилуулад байдаг. Нөгөөт нь болохоор зэрэг илүү далдуур зүрхээрээ энэ зүйлийг эдгэх гэж хичээж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хоёр тал хоёулаа энэ асуудал байгааг мэдж байгаа. Хүлээгээд авчихсан. За ийм асуудал байгаа шүү дээ гэдгийг хоёулаа мэдээд байгаа. Тэгээд энэ асуудлаа шийдэхдээ нэг нь болохоор зэрэг тархаараа шийдэх гээд нөгөөт нь болохоор хайраар шийдэх гээд л яваад байгаа гэж харагдаж байна. Тийм учраас наана болохоор зэрэг энэ асуудлаас үүдээд энэ хоёр хүн маань ингээ хоорондоо хэрэлддэг байж болно. За муудалцдаг байж болно. Энэ муудалцаа хэрүүлэн болохоор зэрэг ихэвчлэн энэ тархиар сэтгэж байгаа хүнээс ирж байгаа. Тэгээд би ингэхэд тахад чинь чи тийхгүй байна. Би ингээд тахад чинь чи тийхгүй байна, тэ. Чамааг ингээд таарч ингээд ингээд одоо ингээд жоохон уурлаж уцаарлах ч юм уу, тэ. Аль эсвэл яг нэг юм биенийгээ ярилцах, ойлголцох, зөвшөлдсөх юм аа болохоор зэрэг энэ логик тархи ажиллаулаад байгаа хүн маань хийж байгаа. За энэ зүрхэн талын хүн болохоор зэрэг энэ одоо communication буюу те тэр нөх харилцаар ингээл үг мөгнүүд ирж байгаа штэ чи тийхгүй байна ингэхгүй байна. Тэрийг болохоор зэрэг хүлээж авчаад за би энэний төлөө зүгээр яг ингээд үг үйлдэл одоо энергиэрээ энэ асуудлыг шийднэ гэдэг ийм шийдэлтэй яваад байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр нэг нь болохоор зэрэг айгүй тийм ассан энергитэй, нөгөөтг нь болохоор зэрэг айгүй тийм зөөлөн агуулсан энергитэй байгаад байна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр хоёулаа буруудах юм ерөөсөө байхгүй, буруу биш. Ердөөсөө ч буруу биш. За одоо тэгэхээр яах ёстой вэ гэдэг зөвлөгөөг авцгаая. За зүүн талаас за Ace of Swords. За дахиад нэг хүзэр авъя. Ace of Swords дээр нэг хүзэр авъя. За Ace of Pentacles гарч ирсэн. За окей. За одоо болохоор зэрэг энэ зүрхээрээ удирдагдаад байгаа, зүрхээрээ юмыг илэршүүлэх гээд байгаа энэ хүн дээр яах ёстой вэ гэдгийг харъя. За 5-ын сэлэм. За тэгэнгуутаа Chariot гарч ирсэн. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг за ингээл яриад байгаа хүн нь болохоор зэрэг яриад байгаа энерги нь ингээд дээшээ хасаад байдаг хүн нь буюу энэ 100 гарт талын хүн болохоор хийж байгаа зүйлсээ үйлдэл болгох дээр анхаарах хэрэгтэй гэж гарч ирж байна. Зөвхөн хэлээд яриад авах биш, яг үйлдэл болгож өөрөө хичээх хэрэгтэй гэж харагдаж байна. За жишээлх юм бол биен дээр асуудал гарсан бол зөвхөн ингээл те нэг шүдний одоо шүдэн өвдсөн байлаа гэж бодоход зөвхөн шүдний эмч дээр очиод зогсохгүй идж байгаа зүйлс те за тэгээд идэж ууж байгаа зүйлсээ анхаарах гэхээс илүү яг үнэхээр одоо шүдэнд шаардлагатай байдаг. Шүдэнд ч одоо кальц хэрэгтэй байдаг ч тэгэхээр аюу их суух ч юм уу те эсвэл кальц нэмэлтээр авч уух те. За тэгээд шүднээ уцаар цэвэрлэх, шүдээ зөв угаах өдөр болгон тэрийг хийх хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр ингээд яриад ингэж угаад юм байна. Ийм юм хэрэгтэй байд юм байна гэж шүдний талаар амар их мэдээлэл цуглуулаад ингээд авах биш энэ энергийг доош нь буулгаж өгөөд хийх ёстой гэсэн. Тэгээд гэр бүлдээ ер нь бол одоо энэ харилцаанда тэгээ гэртээ болон гэр бүлдээ
анхаарал хандуулж тэдэндээ талархах хэрэгтэй гэж гарч ирж байна. Бага зүйлдээ жоохон талархаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор зэрэг нэг юм жоохон одоо надад энэчнээс болохоор зэрэг ер нь бол энэ үзэж байгаа хүмүүс маань өөртөө гэж илүү их надад орж ирж байна. Энэ хүмүүс маань айгу шүүмжлэгч байрнаас альва зүйлс айгу хандаад байна гэсэн. Шүүмжлэгч байрнаас те гэрээ инж болохгүй байна, чиний тэрчинж болохгүй байна, миний инж болохгүй байна гэл ингээд айгу тийм шүүмжлэгч, ажиглагч ийм байдалтай хандаад байгаа. Тэгээд тэрийг болохоор яах вэ гэхээр зэрэг энэ айгу их бөөгнөрчөд байгаа эрчмийг доош нь буулгаад энийгээ үйл хөдлөл болгоод энэ гараад байгаа асуудлууд дээрээ жигнэсээ бодтой үйл хөдлөлүүдийг сайн авч явах хэрэгтэй, тууштай үйл хөдлөлүүдийг, тогтвортой үйл хөдлөлүүдийг авах хэрэгтэй. За жишээлх юм бол ингээд амар тармаар бишээ турмаар байгаас ил таргалмаар байгаа бол яг тэрэндээ зориулагдсан хоолоо жинхнээсээ өдөр болгон иддэг байх тий эрүүл байх. Тэгээ тэрэн дээрээ ингээ амар сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгээд байгаа зүйлээ талархах хэрэгтэй гэж харагдаж байна. Тэгэхгүй бол энэ эрчим ерөнхийдөө бол энэ нөгөө хүн дээр чинь энэ хайраар бүхнийг шийдэх гээд байгаа энэ хүн дээр чинь айгүй хүчтэй очиж байгаа. Энэ хүн болохоор танд ингээд байнга шүүмжлүүлсэн, өөнтөглүүлсэн энергийг маш их авж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр энэ цөөн хүмүүсийн хувьд энэ нь таны хүүхдийн талаар байж болцсошгүй надад бол санагдаад явчихлаа. Тийм. Тэгээд эний чинь бол ингээд энэ нөгөө хүн чинь бол ингээд айгүй их мэдэрч байгаа. Таны энэ уур уцаар тэгээд таны энэ ийм айгүй тийм өөнтөгч байдлыг бол энэ хүн ингээд шууд хүлээж аваад сууж байгаа шүү гэж харагдаж байна. Тэгэхээр хэдүүлээ хитрхи чанга байгаагаа ер нь бол жоохон зөөлрүүлж өгөх байгаа хэрэгтэй байгаа харагдаж байна. Энэ зургийг харах юм бол нэг хүн ингээл амар хэм хийгээл те дэшин доош ингээл болгоол ингээл юмсыг ингээл уур сасуулаад хутга мутга шидээл те жонглоор утаа жонглоордож монглоордол ингээл тэгээд хажууд нь байгаа хүмүүс ингээ уйлцсан байж байгаа байхгүй. Яг тэрэн шиг ингээ таад маань жоохон шуурах шиг байгаагаа доошлуулах хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. За тэгээ үнэхээр цөөн хүмүүсийн хувьд ингээд энэ байран солигдсон байж болно. Нөгөө хүн чинь ингээд амар шуурах шиг байн гуурлаад уцаарлаад байдаг гэж болно. Ерөөсөө л нэг л энергийг яриад байгаа шүү дээ. Тэгээд байран солигдсон бол зүгээр байран солиод хүлээж авах бас боломжтой шүү. За тэгээд энэ хүн болохоор зэрэг ерөнхийдөө шийдвэр гаргах хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Нөгөө хүн маань одоо энэ нэг энэ зүрхээрээ бүхнийг шийдэх гээд арай зөөлөн байгаа хүн маань болохоор шийдвэр гаргаж иж энэ асуудал урагшлах боломжтой болно гэж харагдаж байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр хараа ингэж байгаа юм байна л да. Энэ тал нь бас ингээд уурлаад ширүүн байгаад байгаа нь бас аргагүй. Яагаад гэвэл яг энэ харилцаанд нөгөө хүн чинь хитрхи ингээд зүрхээрээ бүхнийг шийдэх гээд яг бас нэг юм дорвтой нөгөө хөдөлгөөн авахгүй тэгээ дорвтой юм шийдвэр гаргахгүйгээс улбаалаад энэ шийдвэрийн бүх хариуцлага энэ ширүүн эрчимтэй хүн дээр очичоод байгаа учраас бас энэ хүн ингээд юмаа даахгүй тэр хариуцлагуудыг дааж чадахгүй ингээд уурлаж уцаарлаад тэгээд сүүл рүүгээ бие биен дээр ингээд асуудал үүсээд байгаа. Энэ зүрхээрээ бүхнийг шийдэх гээд байгаа зөөлөн эрчимтэй хүн болохоор зэрэг яах вэ гэхлээр асуудлуудыг гартаа аваад жоохон ийм манлайлагч шинж чанар гаргаж өгөх хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Жоохон ингээ манлайлаад за тэгвэл наата чинь тэгэл шийтчээ. За ерөөсөө ингэчээ гэдэг нэг юм айгуу дорвтой алхам авах шаардлагатай байгаа. Тэгэж чадах юм бол энэ айгуу тэр өөнтөгч байгаа энэ хүний эрчмийг бас зөөлөх боломжтой байгаа гэж харагдаж байна. За энэ асуудлыг тэнцвүүлэхийн тулд яах ёстой вэ? Эрчмийг тэнцвүүлэхийн тулд яах ёстой вэ? King of Swords гарч ирж байна. Хоёр талаас хоёулаа ийм divine intelligence буюу ийм угаасаа хүмүүс ч айгүй ухаантай шүү дээ. Уг нь бол яг тэр ур ухаанаа ашиглах хэрэгтэй гэж гарч ирж байна. Тэгээ бие биендээ маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж гарч ирж байна. Нэгээ айгүй тийм хүндэтгэж үзээд за энэ хүн чинь ухаантай даа гэж итгэх хэрэгтэй. Итгэлцэл бас маш чухал байгаа. Тэгээ бит хоёр энийг асуудлыг ямар ч асуудал байсан даваад гарч чаднаа гэдэг тунхаглалыг хийх хэрэгтэй. Хоёулаа энэ асуудлыг даваад гарчиж чаднаа. It's okay.
Зүгээрээ одоо ийм асуудал баажсан хоёулаа нэг даваад гарчнаа. За би энэ дээр нь бол би нэг өнөөдөр ийм хийж чадах юм шуугана. Чиний зүгээс ямар байна гэдэг ч юм уу те яг ингэж хоорондоо харьцах шаардлагатай. Би бинийхээ divine intelligence буюу им тэнгэрлэг сэцэн ухаанд итгэж тэр хэсэгтэй нь хоорондоо ярилцах хэрэгтэй гэж гарч ирж байна. Тэр хэсгээрээ хоорондоо харилцах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг одоо болохоор зэрэг ийм доогуур ирчмээр харилцаад байгаа. Ийм хүүхэд ирчмээр ч юм уу те. Ямар сандаа би энэ хүүхдээ чинь талаар байж магадгүй хэлээд байгаа. Энэний шалтгаан болохоор зэрэг ялцчгүй энэ харилцааны нэг юм тодорхой хэмжээний том хүн болох тим энерги амар шаардлагатай байгаа байхгүй юу. Тэгэд хэдэн ч настай байсан гэсэн биз дээ те. Бүх сүнснүүдэд тэр одоо том болчихсон тэр ухаан нь одоо сүнсэнд нь хадгалаастай байж идэг. Тэгээ тэр хэсгээрээ хоорондоо харилцаж чадах юм бол энэ асуудлыг бол шийдэх боломжтой гэсэн. За иймэрхүү мэдээллүүд орж ирлээ. Та хэд маань бас тодорхой хэмжээнд таарсан байх те. Тусвасан байх гэж найдаж байна. Тийм за тэгээ хэдүүлээ одоо би болохоор зэрэг нөгөө нэг нэмэлт хэсэг рүү орон. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхээр зэрэг за нөгөө хүн чинь заа та биш нөгөө хүн чинь энэ асуудал дээр яг ямар одоо үйл хөдлөл ойрын хугацаанд хийх үү хийхгүй юу гэдгийг асууж өгнө. За таны зүгээс яг тодорхой ямар алхмуудыг хийх юм бол энэ зүйлийг илүү сайн болгох боломжтой гэдгийг асууна. За тэгээ 3 дугаар болохоор зэрэг энэ асуудлын талаарх зүгээр бүр илүү гүнзгийрүүлсэн мэдээлэл авъя. Яг энэ асуудал хаанаас үүсээд яасан асуудал юм бэ те. Ер нь ямар учиртай энэ ч юу сурах гээд байгаа юм бэ гэдгийг нь бас асууж өгнө. За ингээд нийтдээ 3 асуулт асуухна. За тэгээд хэдүүлээ нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртэлсэн та бүхэндээ бүгд маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийн бичлэглэлсаа бүгдээрээ баяр таа. За 2 дугаар группийн маань уншлагатай тутамаарл та бүхэндээ за харилцаан дээр гараад байгаа асуудлуудын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг сахиусууд нь юу гэж хэлж байгааг уламжилж өгье. За эхлээд хэдүүлээ энергийн шалгалт хийгцгээ. Энергийн шалгалт хэсгийг таарах юм бол үргэлжлүүлээ сонсоорой. Хэрвээ таарах байх юм бол 1 болон 3 дугаар группийн энергийн шалгалт хэсгийг бас сонсоод үзээрэй. За гол төлөөлөх үзэр дээр маань болохоор ерөнхийдөө энэ intention as prayer буюу одоо зорилтоо залбирлаа болгох гэдэг ийм хүзэр гарч ирсэн байна. За тэгээд энэ 55 гэдэг тоо надад юуны түрүүнд толгоонд орж ирлээ. Тэгэхээр 5-ын тоо таадад маань онцгой байж болно ямар нэгэн мэдлэр 5 дугаар сард төрсөн, 5-ны өдөр төрсөн тий эсвэл одоо 85, 75, 95, 2005 он гэх мэтлээ эдгээр онуудад төрсөн байж болно. За тэгээд 5 дугаар сард энэ хүнтэйгээ учирсан эсвэл та хоёрын хувьд ямар нэгэн байдлаар энэ 5-ын тоо гэдэг тоо маань бас айгу хамааралтай байж магадгүй. Тэр бол нэг одоо ийм энерги шалгалт болж байна гэсэн үг. За бас нэг юм гэх юм бол яг одоогоор энэ одоо харилцаа чинь болохоор зэрэг гол нь юун дээр асуудал гараад байгаа гэхээр зэрэг та хоёр айгүй их өөрчлөлтийг мэдэрч байгаа гэсэн үг. Энэ хүнтэй харилцаан дээр маш их өөрчлөлтүүд гараад байгаа. Тэгээд энэ өөрчлөлтөөс магадгүй хамаарад ийм хамтдаа ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагатай байгаа тийм. Тэгээ энэ шийдвэр дээрээ яг гар нийлж чадахгүй байгаа гэж гарч ирж байна. Яг л энэ хүзэр маань болохоор зэрэг надад эхлээд нөө бууж ирэхдээ буруу харж бууж ирсэн баггүй. Тэгээ би за окей энэ асуудал дээр яг энэ энерги дээр юм харилцааныхын хувьд асуудал гараад байгаа юм байна гэдгийг би ойлгосон маа. Тэгэхээр ямар ч байсан ингээд энэ хүнтэйгээ нэг ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй байгаа гэсэн ийм юу гарч ирж байна. Хамтдаа нэг зүг харж чадахгүй байгаа гэх юм уу те нэг сонголтыг одоо хамтдаа хийж чадахгүй байгаа. Жишээлх юм бол одоо Монголд амьдрах уу гадаадд амьдрах уу ч юм уу те эсвэл ингээд тэхүү инкүү гэсэн тэгээ тэрэн дээр болохоор зэрэг санал зөрөлдөөд байгаа гэсэн мессеж бол орж ирсэн байгаа. За мөн хажуугаар нь надад ямар мессеж орж ирж байна вэ гэхлээр зэрэг за энэ бас нэг 3 дахь чиглэлтэй холбоотой асуудал гараад байгаа байж магадгүй. Одоо тийм ямар нэгэн байдлаар 3 дахь итгээд зүгээр л хүлээгээд авчихсан. Би энийг нэг амар дэлгэрүүлээл тайлбарал тэгээд шаардлага байхгүй. Ямар ч гэсэн 3 дахь итгээдтэй холбоотой бас мессеж орж ирэх гээд байгаа байж магадгүй гэсэн иймэрхүү асуудлууд бол гарч ирлээ. Тийм ийм нэрийг бол мэдрэгдэж байна. Тэгээд энэчнээс одоо аль нэг нь танд таарсан бол үргэлжлүүлээ сонсороо энэ танд одоо зориулагдсан мессеж байгаа гэж хүлээж авахад болно.
Тийм гол энерги нь юу вэ гэхлээр зэрэг ерөнхийдөө яг зорилтоо ингээд хамтдаа тавьж чадахгүй байгаад байна. Ингээ гар нийлж чадахгүй байгаад байна. Ямар нэг юм дээр хамтарч чадахгүй байгаад байна тий. Зорилт маань ингээд тодорхойгүй болчихж байгаа. Энэ харилцааны хувьд харилцааны зорилго нь өөрөө тодорхойгүй болчихж байгаа учраас энэ ч угаасаа төрөл бүрийн асуудал гарч ирэх нь бол ойлгомжтой. Тийм. Гэтэ цөм энерги нь бол тэндээ байгаа шүү гэдгийг бол сануулж байна. Яг нэг зүгт харж чадахгүй байгаад байна. Тэгээ энэ нь юутай холбоотой юм бэ гэдгийг хэдүүлээ одоо тариа хүзрнөөс авцгаая. За Knight of Pentacles-ийн түрүүнд гарч ирж байна. За шууд ерөнхийдөө гарч ирээд байна. Тийм хардаа Lovers хүзэр дахиад хардаа яг энэ гарн дээр ингээд юу орж ирээд байгаа байхгүй юу? Баахан юм. Тэгээ энэ дээр бас ингээд хоёулаа гараа атгсан байгааз. Тэнгууд энчээ бас ингээ гараа. Гэтэ энэ Lovers хүзэр маань буруу харж гарч ирсэн гэдгийг анзаарцгаа. Яг шийдвэр хүрч шийдвэрт хүрч чадахгүй байна. Сонголт гаргаж чадахгүй байна гэсэн мессеж өрөөсөө юуны түрүүнд маш хүчтэй орж ирж байна. За дахиад нэг хүзэр буруу орж гарч ирсэн харцгаая. Энэ юу вэ? 5-ын сэлэм, биш 5-ын сава тэр. Тэгэхээр ерөөсөө л ийм асуудал гараад байна. Ерөөсөө нэг зүгт харж чадахгүй байгаад бүх учир байгаа гэж харагдаж байна. Яагаад та энэ харилцаан дээр асуудал үүсээд байгаа гэхэлэр зэрэг зорилго нэг биш байна гэдэг гол юм нь тэр байгаа даа. Тэгээд үүнээс улбалаад хичнээн ингээд одоо сайн сайхан зүйлс энэ харилцаанд байгаад тий зөндөө их потенциал байгаад хамтдаа ингээд хичээгээд ингэсэн ч гэсэндээ хоёулаа хамтдаа нэг зүгт одоо гар нийлж ажиллаж чадахгүй байгаагаас улбалаад ийм зөрчлүүд маш ихээр үүсээд байгаа. 5-ын сава болохоор зэрэг өөрөө зөрчлийн хүзэр байдаг. Хоорондоо ингээ маргалдаад байгаа хүмүүсийг ерөнхийдөө харуулдаг байхгүй юу? За энэ камер маань нэг л юм бүрсгэр харагдаад байгаа. Яагаад юм бол энийг нэг засах гад үзээдгээ. За энэ маань өөрөө бас айгүй тийм символик байж магадгүй юм шиг надад санагдаад авчлаа. Ингээд та хоёр хамтдаа байгаад хамтдаа ингээ асуудлуудаа шийдээд явъя гэхлээр зэрэг юмс ерөнхийдөө нэг юм жоохон бүрхэг асуудалтай санагдаад байгаа тийм. Ерөөсөө л нэг юм учир олдохгүй хаашаа яг явах ёстойгоо ерөөсөө ойлгохгүй хоёлаа яваад байгаа. Үүнээс улбалаад асуудлууд ерөөсөө төрөл бүрийн асуудлууд дэгдээд байна гэж харагдаж байна л да. Тэгээд энэ харилцаа ерөнхийдөө ингээд яг урагшлалыг гэхлээр зэрэг нэг л юм удаашралтай бас санагдаад байгаа бол энэ Knight of Pentacles буюу зоосны жанжин хүзэр маань өөрөө бас жоохон удаашралтай хүзэр байдаг. Ялангуяа энэ Everyday Witch гэдэг энэ хүзэр дээр тарай хүзэр дээр бол энэ жанжин хүзрүүд маань дандаа нисэж байгаагаар харагдчихэдэг. Энэ болохоор зэрэг дөнгөж нисгээд эсвэл бууж ирж байгаа ч юм уу нэг тиймэрхүү байдлаар зурлагдсан байгаа байхгүй. Тэгээ яагаад вэ гэсэн чинь ийм зөндөө олон ийм багаж хэрэгсэл янз бүрийн юмнууд ингээд аваад явцсан. Энэ ачаанда жоохон дарагдаад байгаа гэж харагдаж байна л та. Тэгээ яг хөө ингээд баг ингээд сайжруулъя, энэ харилцааг баг ингээд урагшин чирээд явъя гэсэн ийм энергитэй яваад байгаа гэж харагдаж байна. Юу ч гэсэндээ чирээд явъя тий. Тэгээ нэг юм хамтдаа нэг юм гой гар нийлээ сайхан хийх бүтээх юмнуудаа нэг л уучраа олохгүй байгаад байна гэсэн гол одоо юм нь бол ерөөсөө л тэр харагдаад байна. Тэгээ 5-ын сава маань буруу харж гарч ирсэн гэхлээр зэрэг энэчнээс болвол ялцчгүй юм үзэл бодлын зөрчил те амьдрахын арга барилын зөрчил зэрэг бол шууд харагдаж байна л да. Тийм. За ерөөсөө л энэ бол зүгээр л харилцааны хамгийн гол юу. Айгуу тийм одоо нөгөө нэг эргэлзээ даах гайхаад ах юм байхгүй. Ерөөсөө л зориг нийлж чадахгүй байгаагаас л асуудал үүсээд байгаа гэж харагдаж байна. За окей. Одоо болохоор энэ зориг үүсэхгүй байгаад байгаа гэсэн энэ энерги дээр хоёр тал маань хоёр хүн байгаа шүү дээ тийм ээ, хоёр хүний харилцаа. Ямар одоо хариу үйлдэл үзүүлж байгаа вэ гэдгийг энэ хоёр хүзрээр төлөөлүүлж харж байгаа байхгүй. За эхнийх нь болохоор зэрэг аягны хатан гарч ирсэн байна. За ингээд окей, эднэрийг сайн анзаараад аваад явчих. За дараагийн хүзэр болохоор зэрэг нөгөө хүн нь яагаад байгаа вэ гэсэн чинь 7-гийн зоос гарч ирж байна. 7-гийн зоос гарч ирж байна. Энд чинь санчир харагдаж байна. За окей. За нэг тал нь болохоор зэрэг зүрхээ дагаад ингээд байгаа. Нөгөөт нь болохоор зэрэг айгуу тийм одоо хөрсөндөө буусан байх гэдэг гэж харагдаж байна. Нэг нь болохоор зүрхээ дагаад би бол ингэмээр байна гэдэг. Нөгөөт нь болохоор зэрэг ингээд нөгөө амьдралыг те практик талаас нь бодох юм бол яаж ч бодсон энэн дээрээ гээд ингээд зөрчил үүсээд байгаа гэж харагдаж байна. За дахиад мессеж авъя. За
За эхлээд зүүн гортол дээр тэгээд аль нь та вэ, аль нь нөгөө хүн бэ гэдгийг та өөрөө шууд анзаарч байгаа байх. За 3-ын сава буруу орж гарч ирсэн. За нөгөө хүн дээр Ace of Wands буруу харж гарч ирсэн. За тэгээд Strength буруу харж гарч ирсэн. За яг биш тэ ийм маш ойлгомжтой мессеж гарч ирж байна. За энэ зүрхээ дагдаг хүн нь болохоор зэрэг ер нь угаасаа ингээд зүрхээ дагахтай амар сайн. Тэ буруу зөв мөв гэж нөх амар боддгоо. Тухайн мөчөд юу өөртөө зөв санагдан тэр зүүн савингоо дагаад ер нь юмыг хийдэг төрлийн хүмүүс байна. Гэхдээ энэ зүрхээ дагдаг хүн дээр маань яг үнэндээ бас айгүй тийм бодит одоо стратеги гэх юм уу те ийм төлөвлөгөө хэрэгтэй байдаг. Нөгөө хүний чинь бодлоор олвол эсвэл нөгөө талын бодлоор олвол энэ зүрхээ дагдаг хүн маань хичнээн ингээд амар догтлоод те одоо ингээд зүүн савингоо дагаад ямар нэгэн зүйлийг хийсэн ч гэсэндээ тэрийг 100% хийж чаддаггүй гэж нөгөө хүн маань үзээд байгаа байхгүй. Дэндүү ингээ хөөрөгдөөд те нэг юм догтлолоор юмыг хийдэг. Гэтэл юм гэдэг чинь яг үнэндээ тийм байдгүй байхгүй гэж нөгөө тал маань одоо хилээд мэдрээд байгаа гэж байгаа байхгүй. Гэтэл амьдрал тийм байдаггүй те. Гэтэл юм гэдэг чинь тийм амархан байдаггүй энэ төр гэж хэлээд аа. Тэгээ энэ хүн яагаад тэгэж бодоод байгаа вэ гэхэлэр энэ нь та өрөөчөж болно нөгөө хүн жинж байж болно. Яагаад тэгэж бодоод байна вэ гэхэлэр зэрэг энэ хүн өмнө нь өөрөө тантай адилхан ингээд айгүй их юм одоо бадамлсан сэтгэлээр янз бүрийн юм хийгээд тэгээд айгүй алдаа гаргаж исэн байж болцсошгүй байгаа харагдаж байна. Өнгөрсөнд те яг тань шиг ингээл за нэг юм хийгээд үтсчээ ч юм уу за тэгээд үзье гэл ингээл айгүй хурдан шийдвэр гаргаад тэрнээсээ болоод айгүй алдаа гаргаж исэн. Тэгээ одоо тэрнээсээ ер нь нэлээ хаширсан хүн гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө л ийм байна хараа. Өөрийнхөө хүчийг мартчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа гол санаа нь болохоор зэрэг нэг тал нь болохоор хитрхи өөдрөг, нөгөө тал нь хитрхи гутран ингээд хоорондоо зөрөлдөд байгаа гэсэн үг. Тэгэхээр анханасаа ингээд энэ зорилтыг одоо ямар нэгэн шийдвэр гаргах гад бодож илаа. За би нэг жишээ авах юм бол таадад илүү амархан тайлбарлах юм шиг санагдаж байна. За хамтдаа бизнес эхлэхчлээ гэж бодъё заа. Тэнгууд энэ зүрхээ дагдаг тал нь болохоор зэрэг ингээл ерөөсөө хий чин те угаасаа ер нь ингээл одоо эхнэр нөхрөөд ч юм уу эгч дүүс ч юм уу одоо та хоёр хоорондоо ямар харилцаатай гэдэг би хэлж мэдэхгүй штэ. Гэхдээ ямар ч байсан ингээд за эхнэр нөхөр хоёр байлаа гэж төсөөлье заа. За эхнэр нөхрөөд хамтдаа бизнес дандаа л хүмүүс эхлүүлжил байдаг, айгүй амжилттай явах боломжтой байдаг, яг асуудалтай гэж хүмүүс ярьдаг л та, асуудал гардаг гэж ярьдаг л та. Гэхдээ бит хоёр бол зүгээр ах угаасаа одоо ингээ хамтарч юм хийх цаг нь болчихсон энэ төргээд айгүй тийм юм өөдрөг өөртөө яг зүрхээ дагаад бит хоёр чаднаа. Угаасаа ингээд юмыг хийчих болдог байхгүй юу. Тэгэл яг дараагийн юмаа хийж явж байгаа замын дундаас асуудал гарах юм бол тухайн үедээ шийдэл явах нь үстэй эхлүүлэх нь чухал мухал гэл ингээл нэг тийм айгүй тийм гоё өөдрөг үзэлтэй гоё юм бодоод байдаг. Гэхдээ нөгөө талаа маань авсан одоо туршлага нь юу вэ гэхлээр зэрэг энэ зүрхээ дагдаг хүн маань хичнээн ингээд зүрхээ дагаад юм эхлүүлсэн ч гэсэндээ дундаас нь ингээд шантрах үеуд гардаг те асуудлууд ингээд үүсдэг. Тэр үед гарч ирж байгаа асуудлуудыг яг тэгэж сайхан шийдэж бас чаддаггүй энэ төр гэсэн нэг тим юм ингээд ботцсон суугаад байгаа гэж харагдаж байна л да. За тэгэнгუთ одоо нөгөө тал нь болохоор зэрэг юу гэж бодоод байна вэ гэхэлэр зэрэг бизнесийг чинь тэгээл эхлүүлчихнэ гэж байдаггүй юм. Бизнес гэдэг чинь угаасаа айгүй хэцүү зүйл тий. Одоо тэгэл нөгөө нэг тийм янз бүрийн статистик тоонууд байдаг штэ ингээл юу эхлүүлсэн бизнесийн хэдэн хувь нөлөө 90 хэдэн хувийн жилөө ингээд юу яадаг тий. Бүтлгүүтдэг ерөөсөө ингээд одоо юм болгож чаддаггүй бүтлгүүтдэг энэ төргээ тим юм хом уншицсан тий. Тэгээд тэрэндээ бүр ингээд амар автцсан бизнес гэдэг чинь ерөөсөө амар биш энэ ерөөсөө мэдэхгүй байна гэж бодоод аа. Хичнээн магадгүй бүр ингээд энэ хүн нь өмнө нь бизнес эхлүүлсэн байсан ч гэсэндээ энэ айгүй тийм практик талаас нь бодоод байгаа хүн маань чадахгүй л гэсэн юм одоо чадахгүй бүтлгүүт чинь дундаасаа ингээд байхгүй болчихно гац чинь тий. Тэгээд бас хамгийн гол нь харилцаагаа бас будаа болгочихно гэж айдаг ч юм уу тийм янз бүрийн айдас маш ихтэй байгаад байгаа. Өөрийнхөө хүчийг ерөөсөө ийм ухамсарлаж чадахгүй би хангалттай хүчтэй биш байна гэж бодоод байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд за эхнэр нөхрөөд ингээм хамтдаа бизнес эхлэх юм бол өстой жинхэнэ холион бандан гачин юм болоод тэгээд салаад дуустгаа гэд ийм юмд итгэцэн ингээд яваад байгаа.
гэсэн үг. Тэгэхээр нэг нь болохоор зэрэг хитрхи амар өөдрөг, нөгөөт нь болохоор зэрэг хитрхи амар гутран үзэлтэй байгаагаас үүдээд ийм асуудал гараад байна гэж харагдаж байна. За өөр нэг жишээн дээр ярих юм бол заяа. Яг үнэндээ биш те энэ гутран үзэлтэй хүн маань юу яагаад байгаа? Харилцаагаа өөрөө хорлоод байгаа гэсэн. Яагаад вэ гэхлээр зэрэг одоо хайргуудээ биш, энэ хүн муу хүндээ ерөөсөө биш гэж харагдаж байна. Юунд авъя гэхлээр зэрэг угаасаа тэртээ тэргүй хосын амьдрал гэдэг чинь хэцүү, хайр гэдэг чинь хэцүү, эмэгтэй хүмүүс чинь хэцүү, эрэгтэй хүмүүс чинь хэцүүгээ итгэцэн. Тэгээд нөгөө гаднаас ингэж өөрийгөө шаналгаж ийснаас дотроо өөрөө эхлээд нөгөө нэг алдаа гаргачих юм бол одоо гаднаас ирэх тэр золон шаналлыг өөрхөө болчихно гэсэн ийм одоо даалт ухамсарын линжийн юм явж байгаа штэ. Тэгээд тэрнээс үүдээд хэрэв үнэхээр 3 дахь хүний асуудал гарсан хүмүүс байгаа бол энэ хүн угаасаа энэ харилцаа бүтгэд хэцүү. Ер нь харилцаа гэдэг чинь угаасаа л бүтгэд хэцүү. Ер нь хайр гэж баг байд юм уу байдгүй юм уу те. Тэрэн дээр эргэлцдэг төрлийн хүн учраас өөрийн мэдлэгөө нөгөө селф саботаж хийх буюу өөрөө өөрийгөө хорлоод ингээ яваад байгаа гэсэн үг. Тэрнээс л холбоотой. Тэрнээс үүдэлтэй зүйл явж байгаа. Тэгээд энэ ядчихад энэ 7-гийн зоос ч юм болохоор зэрэг юм айгу практикал одоо те юмыг ингэж боддоор хардаг ийм хүнийг хэлж байгаа. Энэ практик хүн болвол шутлаг мутлаггүй ах гэж би бодож байна. Энэ сүнслэг амьдрал нэг дуртай биш ах гэж бодож байна. Тийм учраас надад болвол энэ тариу мэрийг үзэж байгаа гэхлээр яалтчгүй зүүн гартлынх маань энэ зүрхээ дагдаг хүн маань та өөрөө байгаад нөгөө хүн чинь болохоор энэ хүмэл байж таарах гээд байна л та. Тэгэхээр нөгөө хүн чинь болвол одоо муу хүндээ, хайргуудээ биш. Үнэхээр л энэ хүний байгаа нь л энэ. Яагаад вэ гэвэл энэ хүн өөрийгөө айгуу тийм одоо сул дороогоор мэдрээд байдаг гэсэн. Би хүчгүй ингээд би амьдралаа залаад авч явж болдгоо амьдрал тийм хэцүү юм тохиолддог л гэж сэтгээд байдаг төрлийн хүн байна. Тэгээд үүнээсээ улбалаад ийм янз бүрийн алдаа гаргаад байгаа гэсэн үг. Гэхдээ биш те одоо энэ хүнийг те энэ одоо нөгөө хүнийг чинь би ингээл буруутаад байгаа юм шиг сонсогдоод байгааз гэхдээ яг навчир дээрээ бол бас тийм биш байж таардаг. Та тэр нөгөө нэг юу юмыг нь одоо энэ угаасаа айцтай юмыг нь улам бас ингээд айлгаад байдаг гэж гарч ирж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол ингээл хитрхи гинт юм үйл хөдлөл аваал те гинт ингээл амар сүнслэг юм яриаал ч юм уу те гинт ингээл улам энэ нөгөө нэг айцыг нь ингээд өдөөж өгөөд байдаг. Тэ энэ хүн айцтай автах тусам нэг бол шигдээд юм хийхээ болоод шийдвэр гаргаж чадахгүй байгаад эсвэл нөгөө тэрнээсээ өөрийгөө сатааруулах гад бүр 3 дахь читгэд рүү ингээд хандж болцсошгүй. Гэтэ энэ нь би нөгөө хүнийг чинь тэгж байгаа гэж хэлж байгаа юм биш үү. Зүгээр тийм асуудал угаасаа байгааг нь та мэдсэн явж байгаа хүмүүст л зориулж хэлж байгаа. Тэрнээс биш зүгээр энэ нь болохоор зэрэг амьдрал дээрээ нөгөө нэг юм одоо амьдралаа дээшлүүлэх юм хийхдээ жоохон ингээд айгаад байдаг. Тэр энергийг нь л би тайлбарлаад байгаа шүү. За заавал тэгж байгаа гэсэн ерөөсөө огт биш. Гэтэ яалтчгүй энэ 2 дугаар группыг сонгож орж ирсэн хүмүүс дунд одоо 3 дахь читгэдтэй холбоотой асуудал харилцаан дээр нь хэдийн үүсчихсэн явж байгаа хүмүүс бол байгаад байна. Цөм тоон байх. Гэхдээ тийм хүмүүс байгаад байна. Тэр хүмүүст л би зориулж энэ 3 дахь читгэдийн талаар ярьж байгаа шүү. За тийм учраас таны харилцаанд тийм зүйл байхгүй болвол зүгээр ингээд хажуугаараа өнгөрөөгөөрэй. Гэхдээ энэний ч нөгөө нэг корн буюу одоо суур тэр асуудал нь бол нэг л зүйл байгаа байхгүй юу? Тэ? За тэгэхээр одоо ингээд энэ хоёр хүн маань дундаа гүүр бариад тэ энэ харилцаагаа сайжруулъя гэж хичээх юм бол яаж дундаа уулзах хэрэгтэй юм бэ? Гүүр нь юу юм бэ? За дээшээ харсан учраас дээшээ харсаар навъя. Hanged man. За. Одоо 7-гийн зас буруу арж гарч ирсэн. За. За дахиад нэг үдэг буруу гарч ирсэн. Hierophant. За. Энд дээр бол яалтчгүй жоохон нэг тийм дундыг баримтлах дипломатч зан хэрэгтэй.
Тэгээд дундыг баримтлах тийм зан хоёр талаас хоёуланд нь хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Уул нь бол энэ hanged man буюу дүүжлэгдсэн хүн дээр юм дипломатч зан гэдэг үг надад ерөөсөө орж ирдэггүй. Гэхдээ энэ удаад орж ирлээ. Тэгэхээр би тэрийг нь мессеж гэж бодоод хүлээгээд авъя. Айгуу тийм баримжаатай байх хэрэгтэй. Баримжаатай байх хэрэгтэй. Дундыг сахих хэрэгтэй, дипломатч зан гаргах хэрэгтэй гэж харагдаж байна. Тэгэхээр одоо жишээлх юм бол таны зүгээс за энэ харилцаагаа ингээд сайжруулъя, тэ аваад үлдээ, энэ сорилтыг, энэ чаленжийг даваад гарыг гэж хүсэж байгаа бол энэ хүн лөө одоо дайраад ч юм уу те одоо шууд ингээд хэлэх юм бол энэ хүн бол жоохон хүлээж авч чадахгүй байдалтайгаа харагдаж байна. Тийхгүй яг та зүгээр ингээд хойшоо суугаад тэ жоохон ингээд нэг юм даруухан болж жагаад тэгээд за энд яг юу болоод байна. Тэгээ хоёлаа энэ дээр ерөөсөө ингээд нөгөө шийдэл олж чадахгүй байгаа. Энэ дээр хоёлаа нэг зүгээр ингээд баг ингээд хамтдаа сууж аваад бяцлах юм. Гэхдээ бяцлагыг гэж хэлэх юм бол энэ хүн хүлээж авахгүй л гэж надад орж ирж байна л та. Тэгэхээр бяцлах гэхээсээ илүү зүгээр яг одоо та ирчмээ өөрөө тааруулна гэсэн үг байхгүй юу? Нөх ингэж дайрж давшилахгүй, ямар нэгэн манипуляцийн арга мэх ашиглахгүй, зүгээр яг ингээд нэг юм тайван сууж агаад тэр хүнийг бас ингээд жоохон яриулах, тэр хүнтэйгээ ингээд холбогдох тэр орон зайг бүрдүүлж өгөх нь айгүй чухал гэж орж ирж байна. Тэгээд тэгэхгүй ингээл тэр хүн одоо жишээлбэл шал өөр юм дээр төвлөрсөн явж байхад нь тэг гинт ингээл дайрж орж ирснэ шууд ингээл буруутгаал ингээл чичлээл ингийн бол ерөөсөө ямар ч үр дүнд хүрэхгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрний оронд яах вэ гэхлээр зэрэг яг нэг юм гоё орчин бүрдүүлж та хоёр хоёулаа завтай зайтай ийм сууж ахтаа тий тэгээд ийм аймаар орчин бүрдүүлэхгүйгээр зүгээр л юм тайван орчин бүрдүүлээд за тэгээд одоо ингээд яг мэдрэмжээ ингээд нээхэд ингээд өөрийгөө бэлдээд бэлэн болгох хэрэгтэй гэж харагдаж байгаа байхгүй. Тэгж жагаад ярилцах юм бол энэ асуудлын тэр нөгөө нэг ийм амар ингээ мушгирсан байгаа одоо орооцолтсон байгаа тэр зүйл чинь ингээд тавираад гайгүй болоод энэ хүн чинь илүү нээлттэй болох боломж нь орж ирнэ. Та ч гэсэндээ энэ нөгөө дээшээ хөөрөгдөд энерги ингээд хөөрөгдөд байдаг энерги жоохон доошлуулад хоёулаа яг нэг газар ингэж уулзсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй та нөгөө хөөрөгцсөн энерги за алуу хурдан шийдвэрээ гаргаж чи яач вэ? Алуу ингээд ах юм бол ерөөсөө энэ асуудал үргэлжилсэн хിവэрэ байх болно гэж гарч ирж байна. Тэгээд таны зүгээс энэ хүн чинь энэ амар практикал хүн байгаа байхгүй те ингээл одоо бизнес гэдэг хэцүү, хамтын амьдрал гэдэг хэцүү те амьдрал юу ч тохиолдож болдог те гэл ингээд ботцсон явж байгаа хүнийг та улам л ингээл те тэр ямар хамаатай юм бэ гэл ингээл бусад хүмүүсийн амьдрал чивт хоёрт ямар хамаатай юм бэ гэл ингээл өөрийнхөө дайраал те өөдрөг үзлээр ингээл хитрхийн ингээд ах юм бол энэ хүнээс хүлээж авч чадахгүй сахиусууд нь таадад юу зүйлээд байгаа гэхээр зэрэг тэр хүний хэлээр яриа гэж байгаа байхгүй юу? Энэ харилцаагаа дээшлүүлэе гэж бодож байгаа бол таны зүгээс бас энэ хүний айцыг улам өдөөдгөө болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэхийн тулд яах вэ гэхээр ингээд одоо юу гэсэн үг лээ миний энерги хөөрөгдөө дэше олчлоо. Энэ хүний хэлээр ярих хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс ямар тэр одоо би зөвхөн нөгөө түрүүний авсан жишээн дээр л яриад байгаа шүү манайхаа. Зүгээр жишээ гэдгийг ойлгоорой. Энийг өөрийнхөө нөхцөл байдал дээр ингээд тохируулаад хүлээж аваарай за. Тэр нь юу вэ гэхээр зэрэг за түрүүний нөгөө бизнес эхлүүлэх, эхнэр нөхөр хамтдаа бизнес эхлүүлэх гэж ярьсан шүү дээ. Тэнгууд таны зүгээс яах ёстой вэ гэхээр зэрэг за үнэхээр ингээд 190% нь одоо алддаг нь үнэ. Тэр чинь үнэ хоёулаа ер нь бол бас алдах магадлалтай, асуудал үүсэх магадлалтай. Ер нь үүсэн ч байх би тэрж ойлгож байна. Гэхдээ хоёулаа хамтдаа нэг нэгээ нэгнтэйгээ ийм шударгын арилцдаг, нэг нэгэндээ хайртай, нэг нэгнээ ингээд дэмждэг байхад тэр асуудлуудыг тухайн үед нь шийдэж бий болж чадна гэж бодож байна. Чи ч ухаантай штэ гэдэг ч юм уу тий. Мэдгүй одоо за арга зайл мэх ерөөсө хэрэглэж болохгүй. Яг үнэхээр тэр хүндээ итгэдэг тэр талуудаа одоо ярих хэрэгтэй гэх юм уу хашийн тий. Тэрнээс ч зүгээр тэр хүнийг хөөрөхийн тулд худлаа ярих хэрэггүй.
нэг тиймэрхүү байдлаар ингээ айгүй тийм дипломатч те ингээ доошоо энерги ингээ гоё суулгаж өгөөд төвлөрж жагаад ингэж жагаад ярилцах хэрэгтэй. Тэгээд та хоёрын хувьд гол нь шийдлээ олчих юм бол тэр шийдвэртэй яг үнэнч бөгөөд одоо түрүүний жишээгээр ярих юм бол бизнес эхлүүлнэ гэсэн бол яг эхлүүлээд хийх ёстой юмудаа хийгээд явах нь чухал. Тэг хийгээд явах нь чухал. Тэгэхээр таны зүгээс энэ хоёр хүн юм чам хоёр талаас хоёулаа хамжина гэсэн үг шүү дээ. Нэгээ хараад авах ш та эхлээд өөрөө proactive байгаад одоо юм хүмүүдаа ингээд төлөвлөж тэг хийх мэх тэр юмнуудаа ингээд бүгдийг нөх болгоод ингээд эхлэх юм бол одоо нэг зүг харах магадлал нь илүү өндөр болно гэсэн үг. Тэгээд би энэчнээс одоо юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр зэрэг хичнээн ингээд эцэс сүлдээ фейлдээд те бизнес эхлүүлсэн бизнес маань юм болоогүй байсан ч гэсэндээ хоёлаа гар нийлээд юм хамтдаа хийж үзсэн гэдгээр ингээ гой туршлага хоримтлуулна штэ юм сурна штэ гэдэг тэр юм хүмүүдаа тайлбарлах ч гэдэг юм уу те иймэрхүү байдлаар ингэж дундаа уулзнаа. Та болохоор яг зөвхөн өөрийнхөөрөө ингээл зүтгээд хам бол та хоёр үргэлжийн юм зөрүүтэй байгаад байгаа байхгүй нэг нь амар юу өдрөг нөгөөт нь ингээ гутранг тэгээ хоёлаа ерөөсө огтлцохгүй байгаад байна тий. Тэгэхээр энийг огтлцуулахын тулд та тэр хүнийхээ гутлыг өмснө гэдэг шиг ингээд нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэж агаад ингээд яриад үзвэл хамаагүй дээр байх болно. Тэгээ яг юу хүсэж байгаа чинь учир нь олдноо гэсэн ийм мессеж гарч ирж байна манайхаа. Гол юм нь бол ерөөсө тэр байна. Та хоёр яаж иж агаад хамтдаа нэг зүг харах хэрэгтэй байна. Тэхийн тулд та бас нөгөө хүнээ сонсох, нөгөө хүнээ яриулах, нөгөө хүнтэйгээ ийм нээлттэй байж болох орон зайг бүрдүүлэх тэр нь айгуу чухал байгаа гэж харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол тэгж чадах юм бол та хоёрын хувьд нэг юм үнэнч тэр энерги чинь бас эрчимчин одоо нэмэгдэж өгнө гэсэн үг. Тэгэхээр үнэхээр одоо энэ дунд тэр нэг 3 дахь читгээдийн асуудал үүссэн явж байгаа хүмүүс байгаа бол хэрвээ та тэрийг нь уучлаад ч юм уу те аль эсвэл ингээд учраа олоод хамтдаа үлдээ гэж шийдсэн бол яг ингэж ярилцж ийж ингэж яг нөгөө нэг бие биентэйгээ дотносж ийж жинхэнэ дотнослыг үсгэж ийж одоо үнэнч байх тэр орон зай гарч ирнэ. Тэрнээс биш ингээд зүгээр л те за энэ хүн буруу юм хийсэн үү буруу юм хийсэн үнэн те одоо үнэхээр 3 дахь читгээдийн асуудлыг хүн үүсгэсэн болвол буруу. Гэхдээ тэр хүнийг буруутгаад чичлээд гисгээгээд шийтгээд бол энэ асуудал сайжрахгүй гэх юм уу да. Тийм л юм харагдаад байна манайхаа. Яг нэг тишээгээл харах хэрэгтэй та хоёр маань. За ийм мессеж гарч ирлээ. Тэгээд энэ бол нээлттэй уншлага маань нэлээ. Одоо би нэмэлт хэсгээр орон за нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг энэ дээр бүр илүү гүнзгийрүүлж авах болно. Яг энэ асуудал хаанаас үүссэн, яагаад үүссэн, өнгөрсөн одоо ирээдүйд ямар байх юм те тэднийг харж өгөх байгаа. За тэгээд нөгөө хүн чинь яг ямар байр суурьтай байна вэ гэдгийг илүү бас гүнзгийрүүлж харна. Яг энэ асуудал дээр энэ хүн ямар одоо үйлдэл хийхээр байна те хийхээр төлөвтэй байна тэрийг нь харж өгөн. За тэгээд таны зүгээс болохоор зэрэг одоо энэ асуудлыг гитлэхийн тулд энэ асуудлыг одоо дахиж хизээж та хоёрын харилцаанд бөгөөд таны одоо энэ орон зайд дахиж хизээж орж ирэхээргүй болтол ангаахын тулд өнөөдрөөс ахуулаад авч болох алхмууд юу вэ гэдгийг хамтдаа харцгаая. Нэмэлт хэсгийнхаа хүсгэн бол пин комент буюу хамгийн ихний комент зүйлээс албасаар ороод саврын худалдаа явуултаа хийгээд шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг. За тэгээ нэмэлт авсан ч байгаагүй ч байна хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Хэвлэлээ дараагийн бичлэгээр уулзцаа бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай дуртай морил та бүхнийхээ харилцаан дээр гараад буй асуудлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За эхлээд энергийн шалгалт хэсгээ хий. За энергийн шалгалтаа болохоор зэрэг энэ Oracle хүзрээр хийж байгаа. Ямар гоё хүзэр вэ? Вау. Маш гоё хүзэр байна. Би бол хайрлагдсан, би бол хайр. За 3 дахь мэлмэ гэдэг юм хүзэр гарч ирсэн байна. За надад нэлээд хэдэн юунууд орж ирж байна. Энэ нэг хавчтай холбоотой мессеж орж ирээд байгаа. Хавч идсэн эсвэл хавчтай тийм
зураг үзсэн бишээ хавч гэдэг бол нөгөө lobster гэдэг нэг юм амтан байдаг штэ, далайн амтан. Ийм урт биетэй. Яг тэр амар толгоонд орж ирээд сая. Тэгээд тэр амтан эсвэл нэм далайн амтантай холбоотой аквариум үзсэн хүмүүс байгаа ч юм уу, эсвэл нэг тийм далайн амтттай холбоотой кино минь үзсэн хүмүүс байж магадгүй, эзэн далайн хоол эзэн хүмүүс байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан тэр юуны түрүүн санаанд орж ирж байна. За тэгээд асуудал гэдэг дээр хайр гэдэг хөзөр маань гараад ирсэн нь ерөөсөө л яг ер нь бол цөм энерги нь ерөөсөө тэр манайхаа би бол хайр, би өөрөө хайр гэдэг эрчим таадад маань дутагдаад байна гэсэн үг. Хайрлагсан эрчим дутагдаад байна. Би ингээд хүнд хаягдчихдаг ч юм уу те. Эсвэл ингээд миний хайртай хүн намайг тоодоггүй. Намайг тоодог хүнийг нь би хайрладаггүй. Ингээд дандаа хайрын асуудал гарч ирээд байна. Зүрх нэлээ халттай байгаа харагдаж байна. Тэрнээс улбаалаад биш үү те. Надад нэг ийм мэдрэмж төрөөд байна. Амьсгал дутагдах мэдрэмж төрөөд байна. Амьсгал дутагдаад ингээд нэг сайхан гүнзгий амьсгал аваад гаргамаар ч юм шиг те. Эсвэл нэг юм амьсгалын асуудал дээр ер нь л нэг юм асуудалтай байгаа. Утлаг хийсэн хүмүүс ээж магадгүй. Тийм. Тэгэл ер нь амьсгал дээр л нэг асуудал гараад байгаа хүмүүс байгаад байна. Хамар нь битүү. Миний хамар ойрт амар их битүүрж байгаа. Би ер нь жоохон гамриттай болсон юм шиг үлээ. Тэрэн шиг ингээд нэг тийм сайн гүнзгий амьсгалж, сайхан амьсгалж чадахгүй байгаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг хайрлагдаагүй мэдрэмжтэй байгаа. Та хэдийн маань сонгосон энэ нөгөө тавг Hello Kitty-тэй тавг. Hello Kitty-гийн надад шууд нөгөө санаанд ордог юм юу гэхэлэр зэрэг Hello Kitty маань амгүй байдаг. Тэгээд юм ярьдаггүй ч юм шиг те. Тэгэхээр ингээд ярихыг хүссэн юм ярьж чаддаггүй, хэлхийг хүссэн зүйлээ хэлж чаддаггүй, өөрийгөө хойш нь татдаг төрлийн хүмүүс бас зөв өөрөө сонгосон байна. За ерөөхдөө гол эрчим нэг энэ эдгээрээс аль нэг нь танд таарсан бол энэ дунд ямар ч үсэн танд холбоотой мессеж орж ирнэ гэж үзээд үргэлжлүүлээ сонсороо. Хэрвээ юунч таараагүй бол 1 2 дугаар группийнхээ энерги шалгалт хэсгийг бас сонсоод үзээрэй гэж зөвлөж байна. За энэ бол маш гоё үзэр байгаа манайхаа. Би бол хайр, би бол хайрлагдсан. Энэ хөзөр бол компьютер график бараг ашиглаагүй яг гараараа зурсан ийм хөзөр шүү заяа. Тэгээд надад болохоор зэрэг яг л хайр дээр л асуудал үүсчихэд байгаа гэж харагдаж байна. Би хангалттай хайрлагдсан гэдэг мэдрэмж л байхгүй байгаад байна гэсэн. Энэ хөзөр бол маш гоё хөзөр. Би хайрлагдсан, би өөрөө хайр юм аа гэдэг хөзөр. За окей. Тэгэхээр энэ харилцаан дээр гарч байгаа асуудал бол ерөөсөө л тэр би хайрлагдаагүй л гэдэг мэдрэмж яваад байна гэсэн үг. Эцсийн дүндээ те энэ бол нэлээд гүнзгийг харж байгаа шүү. За тэгэхээр наана бол шал өөрөөр илрэх боломжтой байдаг. Хүн болгоноосаа өөрөөр илрэх боломжтой байдаг. За энэ харилцааны чаленж нь сорилт нь асуудал нь юу юм бэ? Биднэрт хэлж өгнө үү сахиусуудаа. Яг гарч ирэхийг хүсэж байгаа хөзрийг нь гаргаж ирээ. За энэ доош гарч ирсэн. За нэг хөзөр дахиад доош гарч ирлээ. За дахиад нэг хөзөр авъя. За гурлаа доош гарч ирлээ. Окей. Энэчнээс надад юу мэдрэгдэж байна вэ гэхлээр зэрэг хин нэг нь танаас нүүр буруулсан та холбоотой асуудал үүсэж байгаа болтой. Эсвэл та хин нэгнээс нүрээ буруулаад байгаа. Ямар ч үсэн юм тасарсан энерги мэдрэгдэж байна. За 6-гийн зоос, Knight of Swords. За тэгээд 3-ын аяга 3 гарч ирж байна. За энэ үзэрнүүдээс харж байхад надад орж ирж байгаа мэдээлэл нь юу гэхээр зэрэг за энэ дунд нэрнгээсээ нөгөө хүнээсээ тасарсан байгаа хүмүүс бас орж ирсэн байж магадгүй, холбоо тасарсан салцсан тийм хүмүүс орж ирж байгаа байж болно. Эсвэл салах талаар бодож байгаа холбоо таслах талаар бодож байгаа хүмүүс орж ирж байгаа. Ерөнхийдөө яг нэг юм хоорондоо юм мэдээллийн солилцоо хийхээс татгалцсан энерги бол энэчнээс гарч ирж байна л да. Энийг ус асуудал гэж авч үзэж байгаа учраас тийж харагдаж байгаа. За нөгөө талаас болохоор зэрэг ингээд би өгсөн хайраа авч чаддаггүй гэдэг юм мэдрэгдэж байна. Одоо би жишээлх юм бол энэ харилцаан дээр амар хичээсэн боловч нөгөө хүн маань хичээгээгүй те. Эсвэл нөгөө хүн маань хичнээн хичээсэн ч гэсэндээ миний сэтгэлд хүрээгүй ч юм уу.
ихэнх нь л ер нь бол би зөндөө ихийг өгсөн тэр хүн надад өгөөгүй л гэдэг мэдрэмж явж байгаа олоо гэж харагдаж байна. За тэгээд 3 аяа гарч ирсэн бусад хүмүүстэй холбоотой бас юм гарч ирж байна л да. Тэгэхээр энэ дээр нэрнгээсээ ингээд одоо нөгөө хүн нь өөр хүнтэй нийлцсэн явж байгаа байж болно. Тэгээд та хоёр салаад тэгээд нөгөө хүн чинь өөр хүнтэй уулзсан явж байгаа байж болно. Аль эсвэл өөр хүнтэй уулзаад байгаагаас нь болоод эсвэл харилцаа тогтоогоодоос нь болоод энэ харилцааг таслахыг сонгож байгаа байж болно. Ямар ч байсан бусад хүмүүсийн юм бас амар явж гин. Бусад хүмүүсийн энерги энэ харилцаа руу ороод ирсэн явж гин. Тийм тэгээд бас нэг тийм жоохон нэг одоо та хоёрыг муу хэлсэн эсвэл та энэ хүнээ бусдад муулсан ч юм уу нэг тиймэрхүү юм бас явж байгаа гэж бол ямар ч байсан бусад хүмүүсийн оролцоо энэ харилцаанд бас айгүй байгаад байгаа гэж харагдаж байна. Ийм асуудлууд байна. Гол асуудлууд нь. Тэгээд Knight of Swords хүзэр маань болохоор зэрэг аюу хурдан энергитэй хүзэр байдаг. Бас хөрсөн энергийг илэрхийлдэг. Одоо бага юм яриад байгаа боловч яг тэр зүйлд нь одоо жинхэнэ жин байхгүй эсвэл хайр байхгүй ч юм уу те нэг тиймэрхүү. Тэгэхээр худлаа ярьсан ч юм уу аль эсвэл өгсөн амлалтандаа хүрээгүй ч юм уу те тийм юм бас явж байгаа байж болно. Тэгээд гэхдээ тэрнээс жилүүтэйгээр надад нэг юм сэтгэл хүрсэн гэдэг мессеж орж ирээд байна. Сэтгэл хүрсэн тий. Тэрнээс болболоод би хайрыг мэдрэхгүй байгаа. Яг юм хайр нь байхгүй болцсон аль нэг талаасаа тий хайр байхгүй болцсон ч юм уу. Нэг тиймэрхүү эрчмүүд бол орж ирж байна. За окей. За ийм мэдээлэлүүд орж ирж шүү манайхаа. Тэгээ энэ дээр хэдүүлээ одоо мэдээж хэрэг илүү их мэдээлэл бол авах болно. За би энэ гурвыгаа энэ дээрээ тавьсан хэвээр бай. За энэ хайр байхгүй гэдэг одоо гол тэр асуудал дээр хоёр тал маань яаж ямар хариу үйлдэл үзүүлж байгаа вэ гэдэг энэ хоёр хөзрөөр харж байгаа. За эхний хөзөр Ace of Wands. За дараагийн хөзөр болохоор зэрэг 5-ын аяга. За нэг тал нь болохоор зэрэг нэг тал нь нь шүү дээ тий хайр нь дүүрэн хിവэрэ байна заяа. Нөгөө тал нь болохоор зэрэг ерөнхийдөө буугаад өгцөн явж байгаа харагдаж байна. Ингээд энэ зүйл ингээд болохоо болжлоо. Энэ харилцаа ингээд зүгээр л дуусчихлаа гэж бодсон явж байгаа хүмүүс байна. Тэгээд амар сэтгэлээр унцсан явж байгаа хүн байна. Нэг нь болохоор зэрэг би хайртай хിവэрэ гэж бодож байгаа. Нөгөөт нь болохоор зэрэг энд одоо аврал байхгүй гэж бодож байгаа. Сэтгэл амар гутарсан явж байгаа. Нэг нь болохоор зэрэг хичнээн асуудалтай байсан ч гэсэндээ би хайртай хിവэрэ. Гэхдээ энэ хайр нь болохоор яг зүрхнээс гарч ирж байгаа хайр гэхээсээ илүү одоо жоохон хүчлэлтэй хайр. Одоо би бууж өгөхгүй гэдэг байгаа л гэсэн үг байхгүй тий. Би бууж өгөхгүй гэсэн юм гал ирмэлзэл байгаа даа гэсэн үг. Яг зүрхний ирмэлзэл биш гал ирмэлзэл байгаа даа гэсэн. Нөгөө хүн болохоор зэрэг зүрхээрээ ингээ буугаад өгцөн харагдчих. Амар муухай байна гэд тэ. Надад маш муухай байна. Амар муухай байна. Миний сэтгэл шархалж гин гэд ингэсэн байгаа харагдчих. За энэ нь аль нь та өөрөө аль нь нөгөө хүн чинь бэ гэдэг та өөрөө шийдээрэй. За тэгээд одоо болохоор тодруулгуудыг мэдээж яг авъя. За Chariot буруу орж гарч ирсэн. За 8-ын зоос буруу орж гарч ирсэн. За энэ тал дээр болохоор Three of Wands гарч ирсэн. 3-ын цаваа. За тэгээд дахиад 2 хүзэр гараад ирэхин. За хоёуланг нь авчээ. 7-гийн аяга. Тэгээд Emperor хүзэр гарч ирсэн байна. Ямар сони юм бэ? Яг эрчим нь зөрчгөө. Тэгэхээр гадна юу гэсэн юм болоо? Ер нь бол биш тэ манайхаа энэ харилцаан дээр хайр байхгүй гэж үзээд хоёр тал хоёулаа л ер нь жоохон буугаад өгсөн байгаа харагдаж байна. Хоёулаа буугаад өгсөн байгаа харагдаж байна. Гэхдээ нэг нь илүү тэрийг яг эсрэгээрээ ингэж илэрхийлээд байна. Гаднаа болохоор амар сонио.
Энэ 100 гартлын энэ тал маань болохоор зэрэг гаднаа би бууж өгөөгүй те одоо энэ харилцааг бүр ингээд огт дуусгачихгүйхэн шиг бүр ингээд нөгөө утсыг бүр таслаа хайчихгүйхэн шиг байлгах зорилгоор бууж өгөхгүй яваад байгаа. Гэвч энэ дотроо болохоор зэрэг юу гэж бодоод байгаа гэхээр дотроо юу гэж мэдрээд байгаа гэхээр зэрэг энэ ч ер нь ингээд явахгүй дээ, энэ харилцаач ер нь явахгүй дээ. Би зөндөө хичээсэн. Тэгээ хичээл маань ингээд хичээл зүтгэл маань ерөөсө талаар болсон доо. Ингээ гацалтанд ороод амар удцсан байгаа даа гэсэн мэдрэмжтэй мөртлөө гаднаа болохоор зэрэг би тавьж явуулмааргүй байна. Би салмааргүй байна гэдэг байгаа байхгүй. Яг дотроо зүрхээ мэдрээд үсэх юм бол ингээд төвчээр тасарсан байгаа даа харагдаад байгаа байхгүй юм сонио. За нөгөө тал нь болохоор зэрэг гаднаа ингээд энэ ингээ худлаа олцсон дөө ингээд одоо харилцах ямар ч боломж байхгүй, энэ харилцааг өргөжлүүлэх боломж байхгүй, ингээд амар сэтгэлээр гутарч байна, надаа хэцүү байна гэж бодож байгаа боловч яг дотор талаа хэрвээ яг 100% чагнаад үсэх юм бол энэ харилцаа өргөжлөх магадлалтай гэсэн бодолтой байгаа даа гэж харагдаж байна. Тэгээд ингээд сонголт хийх дээр амар эргэлзээд байгаа. Тэгэхээр хоёулаа жоохон юм хуурамч дүр хэсгээд байна. Юу н хоёулаа юм манипуляцийн арга ашиглаад байгаа харагдаж байна. Зүрхэн дотроо мэдэрж байгаа нэг өөр, гаднаа хэлж байгаа зүйлс, хийж байгаа үйлдэлүүд нь нэг өөр байгаад байна. Энэ өөрийгөө ингээд амар гунигтай царайлаад байгаа хүн маань нэг үндэ дотроо болохоор зэрэг би тэгэл бараг л ингээд те миний ирээдүй бол амар гоё байх боломжтой. Тэгээд ер нь жоохон ингээд сонголт хийж чадахгүй байгаагаас болоод гаднаа болохоор зэрэг нэг юм амар гонигтай дүрсгээд байгаа ч юм уу. Нэг тэгж харагдаад байгаа юм. Ямар сони юм бэ? За дахиад нэг жоохон тодруулга авъя. Тийм хардаа Seven of Swords буруу орж гарч ирсэн. За хоёулаа л ер нь бол яг дүр хэсгээд байгаа гэж харагдаж байна. Ерөөсө гаднаа байгаа шигэ дотроо мэдрэхгүй байна. Таны зүгээс ч тэр нөгөө хүний чинь зүгээс ч тэр ялгаа байхгүй. Тэг яагаад ингэж амар их арга мэх ашиглаад тэ эсвэл ингээд яг хүснээрээ байж чадахгүй, яг зүрхэн доторх юм а хоорондоо нэг нэгэндээ уудалж чадахгүй байна вэ гэхлээр зэрэг та хоёрын харилцаанд хамгийн чухал зүйл болох би хайрлагдсан гэдэг мэдрэмжээр асуудал үүссэн байгаа учраас би өөрийгөө байгаагаар нь илэрхийлчих юм бол яг бодож байгаагаа мэдэрж байгаагаа ингээд зүрхээ ингээд бугуун дээрээ гаргаад ингээд ячих юм бол би хохирч магадгүй гэсэн айц байгаад байгаа. Тэрнээсээ болоод ерөөсө доторх юм аль нь ерөөсө гаргаж чадахгүй байгаад байна. Маш их айц санаа зовнилыг мэдэрж байгаа учраас өөртөө гаргаж чадахгүй. Хоёулаа энэ тоглоомн дээр тоглоод байна гэсэн үг. Тоглолт хийгээд байна гэсэн үг. За окей. Ерөөсө тийм юм байна. Ерөөсө хоёулаа л хамгийн гол нь зүгээр яг зүрхээ нээлттэй байлгаж чадахгүйгаас улбалал энэ харилцаан дээр асуудал бас үүсээд байна. Гэтэ яагаад дүрсгээд байгаа вэ гэхлээр зэрэг дүрсэхгүй л болвол ингээд нөгөө хүндээ хайрлагдах боломжгүй гэж бодоод байгаатай холбоотой баггүй юу? Тэгээ хоёул нь яг ийм шарах байгаад байна гэсэн үг. За тэгэхээр би одоо сайхан цэвэрлээд, энергийг цэвэрлээд түрүүн жоохон олон хүзэр татаад жоохон төөрөгдөл шиг юм үүсэх гээд байсан учраас хоёр хувааж авахаа болий. Яагаад вэ гэвэл хоёр хувааж авлаа гэд хин нь ямар дүрсгээд байгаа вэ гэдг нь холион бандан болоод байна. Тэгээ угаасаа та хоёр холион бандан болцсноо өөртөө бас мэдж байгаа. Тэгээд яг жинхнээсээ үнэнгээрээ угаасаа байж чадаагүйгээ ч гэсэндээ сэтгэлийнхээ гүнд бол мэдж байгаа.
Тэгэхээр тэгэж хоёр хувааж авч ирснаас шууд зүгээр харилцаа гэдэг нөгөө дундын юм аваад явсан хамаагүй дээр байгаа харагдаж байна. За энэ харилцааг тэр багийг авч хаяад буцаагаад ингээд одоо энэ юугүй хайр нөхцөлгүй хайр, инэрэнгүй хайр, нэгүүлсэнгүй хайраар яаж энэ харилцааг буцааж дүүргэх боломжтой вэ гэдгийг харцгаая. Яавал энэ хоёр хүн маань хоорондоо хайраар уулзах боломжтой вэ? Ямар нэгэн дүр хэсгэлтгүйгээр бие биентэйгээ жинхнээсээ уулзах боломжтой вэ? За энэ хүзрэл дэше харж гарчсан нөгөө хоёр нь доош харж гарч ирлээ. Хоёрын сэлэм гарч ирсэн. За нээж харцгаая. Page of Cups, Five of Swords, тэгээд хоёрын сэлэм. Ингийн тулд эхлээд нөгөө өөрийгөө шүүдэг зангаа болох хэрэгтэй гэж харагдаж байна. Яагаад энэ хайрын эрчимдэр блок үүссэн байгаа гэхээр зэрэг энэ блок нь өөрөө нөгөө нэг юмыг шүүдэг байдлаас л холбоотой үүдэлтэй гэж гарч ирж байна. Та яагаад одоо яг жинхнэрээ энэ хүнд байж чадахгүй байгаад байна вэ гэхээр зэрэг жинхнэрээ байчих юм бол намайг тэр хүн шүүн намайг энэ хүн арчаагүй гэж бодно, тим юм гэж бодно гэсэн юм айц байна. Яагаад вэ гэхээр та өөрийгөө тим юм гэж бодоод байгаа шүүгээд байгаа гэсэн үг. Энэ шүүлтийг байхгүй болгоод жинхнээсээ яг жинхэнэ утгаар нь байхгүй болгосны дараа угаасаа үннээрээ байх зүгээр л таны тогтмол зүйлчин болчихно гэсэн үг. Угаасаа өөр байх боломжгүй болчихно гэсэн үг. Өөр аргаар амьдрах боломжгүй болчихно гэсэн үг. Зүгээр л яг байгаа чинь л өөрөө тийм үнэн байх болно гэсэн үг. Тэгээ үннийг яг үнэндээ харахыг жоохон хүсэхгүй байгаа гэж харагдаж байна. Яг үнэнтэйгээ нүүр тулах хүсэхгүй байгаа гэж харагдаж байна. Одоо жишээлх юм бол тэр хүнд та хайртай заяа. За хайртай байлаа гэж төсөөлье. Тэгээ тэр хүн чинь танд ингээд амар муухай таныг гомдоцсон байлаа гэж бодъё. Тэгээд наана болохоор та би чамайг мартцсан гэж хэлхийг хүсэж байгаа. Заяа. Яг зүрхээ чагнаад үзэх юм бол хайртай хിവэрэ байгаа. Тэгээд ийм асуудал үүсний дараа би чамд хайртайгаа хэлчих юм бол би ингээ үн цэнэ алдах гэдэг юм шиг мэдрэмжтэй байх гэдэг штэ. Гэтэл хэрвээ та яг жинхэнэ үннээрээ байх юм бол чи надад амар муухай зүйл хийсэн ч гэсэндээ би чамд хайртай хിവэрэ байна гэдгийг хэлэх байхгүй. Ямар нэг юм бодлогоогоор өөрийгөө шүүлгүүгээр тэгж хэлнэ. Нөгөө хүн чинь болохоор зэрэг танд хайртай хэрнээ. За энэ зүгээр жишээ шүү заяа. Өөр хүн рүү өглөө долоо хийсэн бол тэрийгээ бас танд үнээр хэлэх хэрэгтэй байхгүй. Ингээд би чамд хайртай хэрнээ би бас ингээд өглөө долоо хийгээд өөр хүн рүү ингээд мессеж бичсэн юм. Эсвэл мессеж бичих хүсээд байна. Тэгээ би яагаад өөрийгөө ингээд байгаагаа ойлгохгүй намайг уучлаарай гэд хэлдэг ч юм уу те. Тэгээ надад амар муухай санагдаж гин гэдгийг хэлэх ч юм уу те. Ингиж бүр яг нөгөө нэг яг үннийхээ өмнө нүцгэржээж та хоёрын харилцааг сайжруулах боломжтой. Тихгүйгээр ингээл жоохон л ингээл өөрийгөө ингээд юу агаадах юм бол хойш нь татаад тэгж хэлж болохгүй хаа энэ гэж бодох юм бол тэгэл энэ харилцаа өргөлжлөх боломжгүй болчихж байна гэсэн үг. Яг л үннээрээ л бахаа зураар угаахгүй ийм л харилцаа байна. Тэгээд үннээрээ үннээрээ байсныхаа төлөө хэрвээ та хоёр салах ёстой бол тэгээ салах нь зүг байх нэ. Ер нь бол айгүй тийм шударгаар хэлэх юм бол сахиусууд гэж хэлж байгаа юм ерөөсөө тэр л байна. Гол нь чи өөртөө үнэн байх хэрэгтэй. Тэгжээж би хайрыг хүртдэх хэрэгтэй гэдэг тэр эрх чинь нэгдэх болно. Тэгжээж зүрхний блок гарна гэж харагдаж байна. Тэрнээс нааш бол та дүр хэсэгж байна гэдэг чинь та өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй наа л гэсэн. Ерөөсөө л энтэй л холбоотой. Тэгэхээр энэ хүнээр дамжуулаад танд хайрыг л заах гэдэг байгаа. Баггүй юу? Тэгэхээр яг харилцаандаа ч гол нь биш яг үнэндээ таны л юм явж байгаа гэсэн үг те. Таны өөрийн чинь л юм явж байгаа гэсэн үг.
Тийм Page of Cups үзэр маань болохоор зэрэг ийм айгуу тийм одоо гинэн цайлган гэж бас хэлж болно. Жохон мангардууч юм шиг те ингээ гинэн цайлган тэгэл ингээл сайхан юм хийлээл, сайхан юм хийгээл ингээл явж идэг жохон одоо том болсон хүмүүс бол те энэ хүнийг хараад энэ бацаан гэж хэлэх байх л та. Гэхдээ яг үнэндээ үнэхээр л байгаа нь л тэр байж таардаг. Яг тийм. Тэгээ үнэндээ нүүр тулахгүй байхыг хүсээд ахаар зэрэг ийм байж чадахгүй гэсэн үг. Тэгээ яг үнэндээ манай 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань ер нь бол нэлээд ийм өөртөө жоохон хатуу ханддаг төрлийн хүмүүс байж байгаа. Өөртөө болон бусдад хатуу ханддаг те тэгж болохгүй ингэж болохгүй дараа баах юм дүрм заагаад өгсөн. Тэгээ тэрэндээ өөрөө ороогдоод ингээд сүүл рүүгээ юу хүсээд явах гээд байгаа мэдхээ болоод ингээд байгаа. Тэгээ өөртөө тэгээ амар хатуу ханддаг. Энэ 5 сэлэн бол яг юм өөртөө амар хатуу ханддаг, өөртөө амар ширүүн үгсийг хэлдэг хүмүүсийг харуулдаг. Өөртөө болон бусдад. Гэтэ ер нь бусдад хэлж байгаа үгс дандаа л бидний өөрсдөө л хэлж байгаа үгс өдөө штэ явж. Тэр энергийнхээ зарчмыг ингээ бодоод үзэх юм бол ер нь өөртөө айгүй хатаа ханддаг хүмүүс байна л гэсэн үг. Тэгээ энэ хатуу ханддаг байдлыг зөөлөлөөд би ингээд дэл бүсэрсэн те ингээд одоо таргалцсан турцсан те өсөн тослогдсон батхан гарцсан те гизээ унжуулсан ингэсэн явж хатаач гэсэндээ зүгээр нэгүүлсэнгүү бүр юм нөхцөлгүй гайхамшигтай хайраар хайрлагдах хэрэгтэй гэдгээ энэ бол үнэн баггүй өөрөө үнэн. Тэгээд энэ үнэнтэй эвлэрж иж энэ харилцаа бол сайжрах боломжтой болно. Өөр арга байхгүй. Тэгээ энэ бол аюулгүй чухал сургаал юм. Тийм. Тэгээд энийг сурах гэж хүмүүс ер нь бол бараг л худалчин гэгэрхэ шахтан штэ. Тийм тэгээд тийм учраас энэ бол айгуу чухал зүйл байна. Би сайхан кофе ууж ийн манайхаа. Тим чимээ гараад байгаа уучлаарай. За, ерөөсө гол мессеж маань энэ л байлаа. Тэгээд тус болсон байх гэж найдаж байна. Энэ хүнтэй та ямар нэгэн байдлаар ийм дүр хэсгээд арга зайл мих ашиглаад бол амжилтыг бол олохгүй та хоёулаа ингээд ийм баг зүссэн байдалтай байна яг одоогоор. Тэгээд энэ багийг авч хайжиж та хоёрын харилцаа сайжирна. Энэ бага авахгүй гэх юм бол та хоёр ер нь бол салахаар буцаж нийлэхгүй байхаар харагдаж байна. Уучлаарай. Тэгээд жоохон муухай шулуун шударгаар хэллээ. Гэхдээ тийм байна. Энэ чигээрээ яваад байгаа юм бол энэ харилцаа сайжрах байх нь. За ингэж харагдаж байна манайхаа. Окей. За энэ бол 3 дугаар группийн ихний маань мессеж байлаа. За одоо би нэмэлт хэсэг рүү орох болно. За нэмэлт дээр юу асуух вэ гэхээр зэрэг энэ одоо шарахтай энэ хайрын талаарх энэ шарах гэх юм уу эсвэл энэ гомдол өнгөрсөн одоо ирээдүйд ямар хөө байгаа вэ гэж харж байгаа. Энэ шарах ер нь хаанаасаа хурж ирээд танд яаж нөлөөлөд юм байгаа. Тэгээд одоо энэ чигээр байгаа дэвэл ирээдүйд ямар болох юм? Одоогоо жоохон өөрчлөл ирээдүйд ямар болж өөрчлөгдөх юм ингээд тэрийг харъя. За нөгөө хүний төлөв байдлыг би харъя. Нөгөө хүнийх нь энэ харилцаанд байгаа нөгөө хүнийх нь талыг би харъя. Тэгээ ерөнхийдөө төлөв байдал нь ямар байна? Тань руу ямар нэгэн үйл хөдлөл авахар байна уугүй юу? Бодол санааны хаана явж гин тэрийг харна. За тэгээд таны зүгээс болохоор зэрэг ерөнхий энэ гол шарахыг энэ би хайр хүртэх хэрэггүй гэдэг энэ зүйл дээр яг өнөөдрөөс ахуулаад ангаахын төлөө авч болох алхмууд юу байх вэ гэдгийг харж өгөх болно. За тэгээ нэмэлт авах гэсэн бол эхний комент буюу хамгийн эхний комент буюу бишээ pinned comment буюу хамгийн эхний комент дөрүүлдээс холбоосоор ороод зааврын дагаа худалдан авалтаа хийгээд шууд хүлээн авах сонсох боломжтой. Тэгээ нэмэлтийг авсан ч байгаагүй ч байнертуулсан та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэг болсоо бүгдээрээ баяр таа.